the Conference Center in Энэ бол Salt Lake. Иесус Юта мужи Salt Lake City дэх чуулганы төвөөс дамжуулж буй Иесус Христийн хожим үеийн гэгээдэд төсөмийн хагас жил тутмын 195 дахь ерөнхий чуулганы бэм гарагийн өглөөний хуралдаан бөгөөд сумын удирдагчдаас сонгогдсон хүмүүс үг хэлнэ. Уг хуралдааны дуулалыг Ариун сумын талбайн Табернаклийн найрал дуучид дуулна. Энэхүү шууд нэвтрүүлгийг Bonnieville Distribution олон нийтийн үйлчилгээнд зориулан нэвтрүүлж байна. Үүнийг гэр бүлийн болон сүмийн хэрэгцээнд ашигын бус зорилгоор ашиглаж болно. 12 төлөөлөгчийн чуулгын ахлагч Хенри Б. Айринг энэ хуралдааныг хөтлөн явуулна. Brothers and sisters, Ах эгч нараа, бид та бүхнийг Иесус Христийн хожимын үеийн гэгээнтүүдийн сүмийн хагас жил тутмын 195 дахь ерөнхий чуулганы бэмб гарагийн өглөөний хуралдаанд тавтай морилно гэж урьж байна. Дэлхийн өнцөг болон бүрдэх өөрийн байгаа газраас оролцож буй гişүүд найзуудтайгаа дахин учин золгож байгаадаа бид талархаж байна. Чуулганыг тэргүүлж буй ерөнхийлөгч Дааланхи Оукс надаас энэ хуралдааныг хөтлөн явахыг хүссэн юм. 2025 оны 9-р сарын 27-ны бэм гарагт бидний хайрт бошиглогч ерөнхийлөгч Russell M. Nelson 101 наснда таалал тогсныг бид гонигтайгаар мэдэгдэе. Бид түүний эхнэр Wendy Nelson эгч болон Nelson-ы гэр бүлд гүн эмэгнэл илэрхийлж байна. Ерөнхийлөгч Nelson агуу их өвийг үлдээсэн. Түүний их эзэн Иесус Христийг хайрлаж бүхнээ зориулдаг байсныг болон сайхан сэтгэл дүлгөөн зан нь дурсагдах болно. Тэр дэлхийд даяар сайн нөлөө үзүүлж байсан. Түүний таалал төгссөнөөс улбалан тэргүүн зөвлөлд татан боогдож 12 төлөөлөгчийн чуулга нь тэргүүлэх чуулга болж тэргүүн зөвлөл дахин зохион байгуулагдтал сүмийг удирдан чиглүүлэх болно. Үүнийг төлөөлөгчийн завсар үе гэх бөгөөд сүмийн түүхийн туршид хэд хэдэн удаа тохиолдож байсан. Тиймээс ерөнхийлөгч Оукс бид хоёр тэргүүн зөвлөлийн хуучин гишүүдийн хувьд эргээд 12 төлөөлөгчийн чуулгадаа тус тусын байранда ахлах дараалалаараа орсон байгаа. Ерөнхийлөгч Nelson-ы оршуулгын ёслол 2025 оны 10 дугаар сарын 7-ны мегмар гарагт уулын уртсгсан цагаар 12 цагт энэ чуулганы төвд болох болно. Салах ёс гүйцэтгэх болон оршуулгын цуглаан зэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг сүмийн веб хуудаснаас авч болно. Чуулганаа эхлүүлэхдээ бидэнтэй хамт байгаа сүмийн ерөнхий эрх мэдэлтэн ерөнхий албан тушаалтнууд талархлаа илэрхийлээ. Энэ хуралдааны дуулыг Ариун сүмийн талбайн Табернаклийн найрал дуучид Мак Вейлберг, Райан Мурфи нарын удирдлагад ордуулж, Брайан Матес, Андрю Ансворд нар бадраг баг бишвэр хөгжмийг тоглоно. Чуулганы найрал дунд хоолойгоо өргөхөөр Америкаас бусад орноос ирсэн гишүүд байгааг мэдэгдэхэд таатай байна. Тэд Австрали, Бразил, бүгд найрамдах ардчилсан Конго, Англи, Финланд, Франц, Шинэ Зеланд, Филиппин, Катар, Шведээс биднийг зорин ирсэн ажээ. Найрал дуучид энэ хуралдааныг мөнхийн үйлс агуу дуулаар нээсэн бөгөөд одоо Сион уулын оргил дээр дуулыг бидэнд дуулж өгнө.
Нээлтийн залбирлыг далайн ахлагч Карл Д. Хёрст хэлнэ. Дараа нь бид 12 төлөөлөгчийн чуулган ахлагч Дааланхээ үгсийн үгийг сонсох болно. Дараа нь би сүмийн ерөнхий эрх мэдэлтэн бүсийн даал, ерөнхий албан тушаалтнуудыг дэмжүүлэн батлуулахаар танилцуулах болно. Father in heaven, we Тэнгэр дэх эцэг минь, бид танд хамтдаа цугларч залбирах боломжтойгоо талархалтай байна. Мөн зүрх сэтгэлдээ харуулж гашуудсахын үед the general conference can bring. ерөнхий чуулганы авчирдаг баяр баясгаланд талархаж байна. Мөн таны сүнс бидэнтэй хамт байж мөн биднийг удирдахад бэлтгэгдсэн хүмүүстэй хамт
байхын төлөө залбирч байна. Мөн биднийг суралцаж мөн өөрийн хүмүүсийн дээр сүнсээ юулахаар ажиллаарай. Есүс Христосийн нэрээр амин. My dear brothers and sisters, Хайр тахигч нараа, бид хайрт ерөнхийлөгч Раслин Нельсонийг таал төгссөнд гашуудан хамт цуглараад байна. Би 7 жил гаруй хугацаанд тойрог, гадас, ерөнхий чуулган бүр дээр 12 төлөөлөгчийн чуулган ерөнхийлөгчөөр дэмжин батлагдсан бөгөөд энэхүү албан тушаалынхаа хүрээнд та бүхэнд хандан ярьж байна. Олон сарын бэлтгэлийн дараа ерөнхийлөгч Нельсоны сонгосон үг хэлэгчэд дуу хөгжмийн хамт энэхүү хагас жил тутмын ерөнхий чуулганыг бид төлөвлөсний дагуу явуулах болно. Би оршил тайлбар болон нэм гарагийн үдээс хойших хаалтын хуралдаан дээр ерөнхийлөгч Нельсоныг төлөөлж үг хэлэхээр болсон нь үүнд оруулсан ганц өөрчлөлт юм аа. Өнгөрсөн 75 жилийн хугацаанд анх удаа Сүмийн ерөнхийлөгч ерөнхий чуулганаас хэдхэн хоногийн өмнө таал төгслөө. Энэ нь биднийг ерөнхий чуулган болон чуулганы ерөнхий хуралдаантай холбоотой чухал удирдлагын хурлуудыг хэрхэн явуулах, мөн түүний оршуулах ёслолыг аль болох хурдан зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөхөд хүргэсэн юм. Ерөнхийлөгч Нельсон эрэг саруудад гигантнүүдэд удирдамж өгөх ерөнхий чуулганы үн цэнийг ойлгож байсан. Бид төлөвлөж түүний баталсан чуулганы хуваарийг дагснаар түүнийг хүндэтгэж байна. Энэхүү эмгэнэн гашуудж буй цаг үед бид ерөнхий чуулганы хурлуудын өмнө ерөнхийлөгч Раслин Нельсонд хүндэтгэл үзүүлэх хурлыг аль хэдийн зохион байгуулсан ба түүний оршуулах ёслолыг чуулганы дараа аль болох хурдан зохион байгуулахыг төлөвлөд байна. Энэ бүгдийг ерөнхийлөгч Нельсоны гэр бүлийн болон 12 чуулгын зөвшөөрлөөр гүйцэтгэсэн болгоно. Ерөнхий чуулганаар үг хэлэхээр томилогдсон бидний хүн нэг бүр ерөнхийлөгч Нельсоныг хүндэтгэн дурсах цаг гаргахыг хүссэн учраас бид ерөнхий чуулган дээр үг хэлэгчдийг хүндэтгэлийн үгийг аль болох товч байлгаж бидний аль хэдийн төлөвлөж эхэлсэн оршуулах ёслолын үеэр албан ёсны хүндэтгэлийг үзүүлэхийг хүсэж байна. Энэ чуулгантай мөн өмнө нь үзүүлсэн миний хүндэтгэлтэй нийцэх товч хүндэтгэлийн хэдэн үг би хэлмээр байна. Би Раслин Нельсонд хайртай. Мөн өмнө нь мэддэг таньдаг байсан бусад бүх хүнээс илүүтэй ерөнхийлөгч Нельсонтэй нөхөрлөж хамтран зүтгэж байхдаа сайн мэдээ болон сайн мэдээний удирдлагын талаар түүнээс маш олон зүйлийг сурч авсан юм. Тэр бол их эзэн Иесус Христийн үйлчлэгч, дагалдагчийн үлгэр дуурай мөн. Би эдгээрийг Иесус Христийн нэрээр гэрчилж байна. Амен. brothers and sisters, Ах эгч нараа. Одоо би Иесус Христийн хожимын үеийн гэгээлүүдийн сүмийн ерөнхий эрх мэдэлтэн бүсийн дал ерөнхий албан тушаалтнуудыг танилцуулж дамжуулан батлуулах болно. Та бүхэн гараа өргөн дэмжиж буйгаа илэрхийлнэ. Аль нэгэн саналыг дэмжихээс татгалзаж байвал бид таныг гасны ерөнхийлөгчтэйгөө холбогдохыг хүсэж байна. Даалын Хэоксыг Иесус Христийн хожимын үеийн гэгээлүүдийн сүмийн 12 төлөөлөгчийн чуулган ерөнхийлөгчөөр дэмжин батлахыг санал болгож байна. Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө. Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөнө. Бид Даалын Хэокс, Джеффри
Holland, Henry B. Eyring, Dieter F. Uchtdorf, David A. Bednar, Quentin L. Cook, D. Todd Christopherson, Neil L. Anderson, Ronald A. Raspand, Gary E. Stevenson, Dale G. Renland, Gerrit W. Gong, Ulysses Soares, Patrick Kieran нарыг 12 төлөөлөгчийн чуулган гишүүдээр дамжин батлах саналыг оруулж байна. Дамжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү? Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөнө үү? 12 төлөөлөгчийн чуулган гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн нэмжүүлэн батлах санал оруулж байна. Дамжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү? Татгалзаж байвал мөн ижил тэмдэг үзүүлнэ үү? Ерөнхий чуулганы удирдагчдын хуралдааны үеэр бид бүсийн далын 2 шинэ гишүүнийг дамжин баталсан ба сүмийн вебсайт дээр зарсныг онцолж байна. Бид та бүхнээс эдгээр ахыг шинэ үрэг даалгавртанд дамжин батлана уу гэж урьж байна. Дамжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү? Татгалзаж буй хүн байвал мөн ижил тэмдэг үзүүлнэ үү? Бид бусад ерөнхий эрх мэдэлтэн бүсийн дал, ерөнхий албан тушаалтнуудыг хэвээр нь батлах саналыг оруулж байна. Дамжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү? Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөнө үү? Ах эгч нараа, сүмийн удирдлагын зүгээс та бүхнийг дамжин батлах ажил хэрэгт оролцсонд талархаж байна. Одоо найрал дуучид If the Savior stood beside me дуулыг дуулна. Дуулын дараа 12 төлөөлөгчийн чуулган ахлагч Gary Stevenson бидэнд хандан үг хэлнэ. Түүний дараа хүүхдийн эсгийн ерөнхийлөгчийн 2 дугаар зөвлөхөөр үйлчилж буй Tracy U. Browning эгч үг хэлнэ. Дараа нь далын ахлагч Ronald M. Barcelos бидэнд хандан үг хэлнэ.
Welcome to General Conference. Ерөнхий жуулганд тавтаа морилно. Бид цугласандаа ямар их баяртай байна гэж. Энэхүү чуулганы үйл ажиллагааг бид тэсэн ядан хүлээх энэ цаг үед би өнөөдрийг хүртэл өрнөсөн үйл явдлуудыг гүнээ ухамсарлаж байна. Дэлхийд даяарх хүчирхийлэл эмгэнэлт явдлаас үүдэлтэй тодорхойгүй байдлыг зарим нь мэдэрч гар цохирлолт нь бидний зүрх сэтгэл гашуудаж байгааг бид ойлгож байна. Сүсэгтнүүд ариун газруудад цугларч түүний дотор Мачигааны цуглааны байранд ам өргөцсөн тэдний төлөө хайртай хүмүүсийнхээ төлөө цугларсан байна. Өнгөрсөн ерөнхий чуулганаас хойш танаа гэр бүлийн дэлхийн нийтээрээ туулсан бүх зүрх сэтгэлийг тань зовоож өгөөг би чин зүрхээрээ ойлгож мэдэрч байна. Та нар надтай хамт өөрсдийгөө Галилийн тэнгисийн ойролцоох Капернаум хотод Есүс Христийн тогтнуулж байсан цаг үед амьдарч буй өсвөр насны хүүхэд гээд төсөөлдөө. Олон түмнийг дагуулсан захиастай раби буюу багшийн талаар цуу яриа тархаж байв. Ойр тойрных нь тань бүгд тэнгис рүү харсан уул руу явж түүнийг сонсохоор төлөвлөжээ. Таач бас тэдэнтэй нэгдэж Галилийн шороо тоос болсон замаар алхаж байна. Тэнд очингуудаа мөнөх Есүсийг сонсохоор цугларсан олон түмний ихийг хараад та гайхлаа. Зарим нь аяархан Месиа хэмээн шивнэлдэнэ. Та түүнийг сонсож түүний үгс зүрх сэтгэлийг тань хөндөв. Гэртээ харих урт удаан замд та бусадтайгаа ярилцахаас илүү чимээгүйхэн алхахыг сонголоо. Та гайхалтай зүйлсийг бүр Мосегийн хуулиас давсан юмсыг тунгааж байна. Тэрээр нөгөө хацраа тавьж өгөхийг дайснуудаа хайрлахыг номлож амар тайныг тогтоосон ерөөлтөе. Тэд Бурхны хөвгүүд гэж нэрлэгдэх болно хэмээн амласан. Бодит байдал дээр хүндхэн өдрүүдийн дарамт тодорхойгүй байдал айдас таныг нөмөрч амар тайван танаас хол мэт санагдана. Алхаа тань хурцаж та амьсгаа даран гэртээ ирлээ. Гэр бүлийнхэн тань цугларч аав тань танаас сонсож мэдэрсэн зүйлсээ бидэнд хэлээч гэж хүсв. Тэрээр таны гэрлээ бусдын өмнө гэрэлтүүлэхийг хавчигдсан ч зөвхт байдлыг эрэлхийлэхийг орьсон гэдгийг л та хуваалцаж байна. Амар тайныг тогтоосод ерөөлтөе. Тэд Бурхны хөвгүүд гэж нэрлэгдэх болно гэсэн түүний үгийг давтан хэлэхдээ хоолойтой чижирхийлэв. Та дэлхий өвмийн самуунтай зүрх минь дүүрэн айдастай амар тайван алсад мэт санагдаж байхад би үнэхээр амар тайвныг тогтоогч бол чадах уу гэж асуулаа. Аав тань ээж рүү тань зэрвсгэн хараад зөөлнөр чаднаа бид хамгийн энгийн газраас буюу зүрх сэтгэлээсээ эхэлнэ. Тэгээд гэр орон гэр бүлдээ тогтооно. Ингэж дадлагдсаар бид годомж сосгнуудаа амар тайныг тогтоож түгэж чадна гэж хариулв. Үүнээс хойш даруй 2000 жил өнгөрлөө. Төсөөлөн бодох шаардлагагүй. Энэ бол бидний бодит цаг үе юм. Туушрал шашнаас ангид байдал, өс онцон зам дээрх бүдүүлэг авир, бухимдал, нийгмийн сүлжээний бүлэглэл, дайралт гэд өнөөгийн өсөж буй үеийнхэнд ирдэг дарамт нь Галилийн өсөр үеийнхнээс өөр хэдийч бүх үеийнхэн зөрчил хорцодбол байдалтай нүүр тулдаг. Завшаантаа манай залуу эрэгтэйчүүд эмэгтэйчүүд ч гэсэн өөрсдөд нь зориулсан уулан дээрх номлын цаг буюу семинар өсөр үеийнхний бат бөх байдлын төлөө чуулган ирээд намайг даг хөтөлбөрт сэтгэл татан оролцдог. Ийхүү их эзнээс тэд гэрлээ бусдын өмнө гэрэлтүүл, хавчигдсан ч зөвд байдлыг эрэлхийл, дайснуудаа хайр гэсэн мөнх үргэлжлэх ижил урилгыг хүлээн авдаг. Мөн тэд сэргээлтийн амьд тушаалагчдоос амар тайныг тогтоогчд хэрэгтэй. Санал нийлэхгүй байлаач хүндэтгэлтэй бай. Зөрчилдөөн бардамлыг уучлал хайраар соль, ялгуурлан гадуурхал тусгаарлалтыг ханыг бус нөхөрлөл ойлголцлын гүүрийг барь. Амар тайныг тогтоосод ерөөлтөе. Тэд Бурхны хөвгүүд гэж нэрлэгдэх болно гэсэн ижил амлалт мөн урамшуулсан үгсийг хүлээн авдаг. Өнөөгийн өсөж буй үеийнхний зүрх нь Есүс Христийн талаарх гişил ирээдүгөө харах итгэл найдвараар дүүрэн байна. Гэвч тэд ч бас дэлхийн өвмөө самуунтай зүрх минь дүүрэн айдастай амар тайван алсад мэт санагдаж байхад би үнэхээр амар тайвныг тогтоож болж чадах уу гэж асуудаг. Дахин нэг удаа чаднаа гэж эргэлзэлгүй чангаар хариулъя. Амар амгаланг би та нарт үлдээн. Амар амгалангаа би та нарт өгнө. Өөр зүрхээ бүү шаналга, бүү төгшөцгөө гэсэн аврагчийн үгийг бид эрхэмлэн хүлээн авдаг. Амар тайвныг тогтоохдоо бид хамгийн энгийн газраас буюу зүрх сэтгэлээсээ эхэлдэг. Тэгээд гэр орон гэр бүлдээ тогтоодог.
Ингэж дадлагцсаар бид хөршүүддээ нийгэмдээ амар тайвныг тогтоож түгээх болно. Тэгвэл өнөө цагийн хожимын үеийн гигантүүд амар тайвныг тогтоодог эдгээр 3 газрын талаар лавшруулан авч үзцгээе. Амар тайвныг тогтоох эхний газар нь бидний зүрх сэтгэл юм. Христийн тогтнуулын нэг тод илэрлэл нь хүүхдүүд түүнд хэрхэн татагдж байсаас харагддаг. Үүнээс бид сэжвэр авч болно. Хүүхдийн цэвэр гэмгүй амар тайвныг тогтоогч зүрх сэтгэл рүү өнгөрснөөр бид тэднээс сүнслэг нөлөөг авч чаднаа. Амар тайвныг тогтоогч гэж ямар хуу хүний хэлэх вэ гэсэн асуултад хүүхдийн хэсгийн насны хэд хэдэн хүүхэд хэрхэн хариулсныг танилцуулъя. Би тэдний чин сэтгэлийн хариултыг илэн далангүй хуваалцъя. Үргэлж бусдад тусалдаг гэж Лук хариулсан. Шудраг бус санагдсан ч нэг-нэгнийг уушлах хэр чухал талаар Грейс хуваалцсан. Би ганцаараа тоглож байсан хүүхдийг хараад хамт тоглохоор очисон гэж Анна ярьсан. Линди амар тайвныг тогтоогч байна гэдэг нь бусдад туслахыг хэлдэг талаар бодлоо хэлсэн. Тэгээд та өөр нэгэнд туслана. Ингээд цааш тасралтгүй үргэлжлэнэ. Хүмүүс эхлээд тантай муухай харьцсан ч та тэдэнд муухай хандаж болохгүй гэж Лям ярьсан. Хэн нэгэн таныг шоолж эсвэл тантай муухай харьцвал болно уу гэж хэлээрэй гэж Лондон цэвэр дуугаар хариулсан. Ганцхан хөөмөл боо үлдээд бүгд идэхийг хүсэж байвал хуваалцаарай гэж тэрээр анзаарснаа хуваалцсан. Миний хувьд энэ хүүхдүүдийн хариулт бүгдээрээ ээлдэг өрөвч нинжин сэтгэл рүү тэмүүлэх тэнгэрлэг ирэмсэлтэй төрдөг гэсэн нотлохоо болдог. Есүс Христийн сайн мэдээ амар тайван тогтоогч байхаас ахуулаад эдгээр бусад бурханлаг шин чанаруудыг тордож зүрх сэтгэлд маань бэхэлж энэ болон ирэх амьдрал биднийг эзэлдэг. Хоёрдугаарт бид эхэзний үлгэрсэн ятгалгаар төсвөр төвчээрээр ийлэг зөөлөн бөгөөд номхон даруй байдлаар чин сэтгэлийн хайраар харилцах загварыг нэг нэгнтэйгээ харилцах харилцаанд жишин баримтснаар гэртээ амар тайвныг тогтоодог. Нэгэн гэр бүл амар тайвныг тогтоох зарилгыг хэрхэн гэр бүлийн ажил хэрэг болгож эдгээр зарчмыг амьдралдаа хэрэгжүүлсэнийг харуулсан үлгэр дуурайл болох түүхийг би хуваалцъя. Уг айлын хүүхдүүдэд ууртай дээрэнгүй хүүтэн хөндий авиртай гэр бүлийнхэн насан туршидтэй харилцахад хүндрэлтэй байжээ. Гомдсон бухимдсан хүүхдүүд нь харилцаагаа үргэлжлүүлэх цорын ганц арга нь түүний хахир зан аврыг дуурайх юм болов уу хэмээн бодож эхэлцгээв. Нэг өдөш гэр бүлээрээ үүсээд буй хорцтмол байдал үүний хор хохирлын талаар нээлттэй ярилцжээ. Тэгтэл нэг зүйлийг шийдэл биш харин туршилт болгон хийж үзэх санаа урган гарсан байна. Хүүхдүүд дуугүй байх эсвэл адилхан муухай зан гаргахын оронд ээлдгээр хариулах гэсэн төсөөлөөгүй үйлдэлийг хийхээр болов. Тэд зүгээр л ээлдэг байгаа зогсохгүй яаж шаарцаж байсан хариуд нь сайхан үг бодолтой үйлдэлийг зориудаар чин сэтгэлээсээ урсган гаргахаар болжээ. Бүгд үүнийг тодорхой хугацаанд оролдож үзээд дахин цугларч эргэн дүгнэхээр тохиролцжээ. Зарим нь эхэндээ эргэлзсэн ч тэрхүү төлөвлөгөөг тууштай чин үнэнчээр дагаж байлаа. Дараа нь тохиолдсон зүйл гайхалтай гэхэд багтахаар байв. Хүүтэн хөндий харилцаа аажмаар гисэж эхлэв. Уур бухимдал нь инээнсвэлээр солигджээ. Зожиг ширүүн зантай гэр бүлийн гишүүн нь өөрчлөгдөж эхэлсэн байна. Хүүхдүүд нь хайраар удирдах сонголтыг хийснээр хүчрхэгжиж гарсан өөрчлөлтөд баяр хөөртэй байлаа. Энэхүү өөрчлөлт үнэхээр гүн гүнзгий байсан учраас дүгнэх хурал хийх шаардлагагүй болжээ. Ээлдэг байдал нь чимээгүйхэн ажлааг үүсэлджээ. Цаг хугацаа өнгөрөхөд жинхэнэ нөхөрлийн холбоо бий болж бүх хүнийг хүчрхэгжүүлсэн байна. Амар тайвныг тогтоогчд байхын тулд бид бусдыг уучлж тэднийг унгахын оронд зориудаар дэмжиж урамшуулдаг. 3 дугаарт бид нийгэмдээ амар тайвныг тогтоодог. Дэлхийн 2 дугаар дайны сорилт бэрхшээлтэй он жилүүд ахлагч Жон Вэдсөө амар тайван нийгмийг бий болгох цорын ганц арга зам бол инх тайвныг хайрлагч бүтээгч эрэгтэй эмэгтэй хүмүүсийг бий болгох явдал юм. Христийн сургаалаар дамжуулан хувь хүн бүр гартаа дэлхийн инх тайвныг атгсан байдаг хэмээн заасан. Миний ярих дараах энэхүү түүх энэ зарчмыг уран яруу илэрхийлдэг. Хэдэн жилийн өмнө Нигрээс гаралтай 2 нэг нь лалын шашны имам, нөгөө нь Христийн шашны пастор шашны гачлалд хуваагдлан 2 талд эсрэг байр суурин дээр зогсжээ. Аль аль нь маш их зовлон амсав. Тэгээд уушлын эдгэх хүчээр тэд эвлэрч хамтдаа урагшлахаар шийдсэн байна. Мухаммад Ашафа имам, Джеймс Вуя пастор 2 найзууд бас амар тайвныг тогтоогч төсөөлшгүй хамтрагчид болсон. Тэд нийлж шашин хоорондын эвлэрлийн төвийг байгуулсан байна. Одоо тэд хүмүүст үзэн ядалтаа найдвараа солихыг зааж сургадаг.
Нобелийн инх тайвны шагналд 2 удаа нэр дэвшиж байсан тэд саяхан хамтын нөхөрлийн инх тайвны шагналын анхны эзэд болсон. Өмнө нь дайсан байсан хүмүүс одоо мөр зэрэгцэн алхаж хагарч бутарсныг сэргээж амар тайвныг тогтоохсод байхад аврагчийн урилганд болгоомжтойгоос гадна хүчрхэг гэдгийг нотлох амьд гэрч болжээ. Бид Бурхны сүр жавхлан ойлгож мэдснээр бие биеэ гэмтэх биш харин амар амгалангаар амьдрна. Бид өөрсдийн цуглаан нийгэмлэгдэх өөр нэгнээ Бурхны хүүхэд гэж харахыг сонгох болтугай. Төгсгөлд нь би нэг урилгыг өгье. Амар тайныг тогтоох нь биднээс үйлдэлийг шаарддаг. Тэгвэл бидний хүн нэгүр маргаашнаас эхлээд ямар үйлдэлийг хийж болох вэ? Та нар ямар амар тайныг тогтоох 3 алхамтай төлөвлөгөөг 1-7 хоногийн турш дагаж үзэх үү? 1. Зөрчилдөөнгүй гэр орон зөрчилдөөн гарвал төр азнаад найрсаг үг үйлдэлээр дахин эхэл. 2. Цахим гүүр барьж босго. Цахим орчинд нийтлэх сэтгэл бичгээсээ өмнө энэ нь биднийг холбох гүүр болох уу гэж асуу. Үгүй бол зогсоо. Бүү илгээ. Оронд нь сайн сайхныг хуваалц. Үзэн ядалтын оронд амар тайвныг нийтэл. Засаж залруулан эргэж нийл. Гэр бүлийн 3-т нь засаж залруулан эргэж нийл. Гэр бүлийн гишүүн бүр уушилд гуйх тогнуулах, засах, эргэн нийлэх шаардлагатай хурцтмал харилцааг гаргаж ирж болно. Хэдэн сарын өмнөөс надад үгүйсгийн аргагүй мэдрэмж төрснөөр би энэхүү амар тайвныг тогтоосод ерөөлтөө гэсэн захиасанд хөтлөгдсөн билээ. Эцэст нь би та бүхэнд энэ хугацаанд миний зүрх сэтгэл төрсөөр байсан бодол мэдрэмжийг хуваалцах гэсэн юм. Амар тайвныг тогтоох нь Христийн адил зан чанар билээ. Заримдаа амар тайвныг тогтоогчдын бүх талууд гинэн сул дорой гэж үзэх нь бий. Гэвч амар тайвныг тогтоогч байна гэдэг нь сул дорой бус харин дэлхийнхний барагтаа ойлгохгүй арга замаар хүчтэй байхыг хэлдэг. Амар тайвныг тогтооход эрд зориг буулт хэрэгтэй ч энэ нь зарчмаа золиослохыг шаарддаггүй. Амар тайвныг хаалттай бодол санаагаар бус нээлттэй зүрх сэтгэлээр манлайлж тогтоодог. Энэ бол нудраг зангидж бус гараа дэлгэж бие биедээ ойртох явдал юм. Амар тайвныг тогтоох нь дөнгөж ихэлсэн цоо шин зүйл биш. Есүс Христ өөрөө үүнийг Библиэд бас Мормын номонд гардаг хүмүүст зааж сургасан. Сэргэлтийн эхний өдрүүдээс ахуулаад бүр өнөө хүртэл өнөө цагийн бошуулагчид амар тайвныг тогтоох тухай заасаар ирсэн. Бид амар тайвныг тогтоохсод болохыг хичээснээр хайраар дүүрэн Тэнгэрлэг эцгийн хүүхдүүдийн хувьд бурханлаг үүргээ гүйцэтгэдэг. Би Есүс Христ бол амьд Бурхны хүү, энхийн жонон гэсэн гэрчлэлээ Есүс Христийн нэрээр хуваалцаж байна. Амен. Хүүхдийн хэсэгт үйлчилснээр миний хүлээ авсан олон ажлын нэг нь мэдэхгүй хэлээр маань ярьдаг бяцхан хүмүүсийг хайрлаж сурсан явдал юм. Ариун дуу хөгжмийн нийтлэг хэлээр дамжуулан гигантнүүдтэйгээ холбогдох би дуртай. Ялангуяа хүүхдийн эсгийн энгийн дуунуудаар дамжуулан ариун сүнс хэлний саадыг арилгаж зүрхийг минь шивнээгээрээ бялхуулсан юм. Хүүхдүүдийн дуу хоолой Бурхан түүний хүү Есүс Христ хоёрын хайрыг үнэн тодор тунхагладаг. Би хүүхдийн хэсэгт явж үзээгүй ч сүнс надад дуунуудынх нь ариун нандиныг хурдан зааж тэдгээр нь миний шүтлэг бишрлийн нэг хэсэг болсон. Хүүхдийн хэсгийн дуунууд амьдралд маань ариунаар нөлөөлж бадгаалын маань өргөж мөнхийн үннүүдийг зааж намайг аврагч болон түүний сайн мэдээнд улам ойртуулсан юм. Дуулуудыг дуулах нь сэргээгдсэн сайн мэдээний сургаалыг сурах хамгийн шилдэг аргуудын нэг юм а гэж ерөнхийлөгч Алан Хьюгс заасан. Энэ үг бид бүгдэд хамаарахч ялангуяа хүүхдүүдэд илүү хамаатай. Хүүхдийн эсхийн дуу хөгжим нь аврагчийн бяцхан шав нарын зүрх сэтгэл гэрчлэлийн үрийг сулгах Бурхны хамгийн зөвлөн арга хэрэгсэл билээ. Тэнгэрлэг эцэг түүний хүү Есүс Христ ариун сүнс гурвыг таних мэдхээр суралцаж буй бүх хүүхдүүдэд эцэг их удирдагч багш нар нь гэрчлэлээ хуваалцаж мөн тэдний гэрчлэхэд урих замаар тэрхүү үрийг тоорддог.
Үйлчлэлийнхээ сүүлийн жилүүдэд би хүүхдийн эсгийн дуунуудыг дуулж тэдгээрээс суралцахдаа дараах асуултуудын талаар тунгаадаг байлаа. Багадаа сурсан хүүхдийн эсгийн дуунууд нь хүүхдүүдэд хэрхэн амьдралынхаа турш гэрчлэлдээ ашигладаг сүнслэг хэл болж болох вэ? Сайн мэдээний үннүүдийг дуулах нь хүүхдүүдэд гэрээнийхээ дагуу их эзнийг санаж түүний ёслуудад бэлтгэхэд хэрхэн тусалдаг вэ? Бурхны хуулийг энэ балчир шавнарын зүрхэнд бичгээд хүүхдийн хэсгийн дуунуудад хэрхэн тусалж болох вэ? 1878 онд хүүхдийн хэсэг анх зохион байгуулахад анхны ерөнхийлөгч нь байсан Aurella Spencer Rogers дуу дуулах хэрэгтэйг анзаарчээ. Хүүхдүүдэд сайн мэдээг заахад дуу хөгжим голлох үүрэг гүйцэтгсээр ирсэн. Хүүхдийн эсгийн дуунуудын энгийн тогтооход хэлбэр аялал нь сайн мэдээний үннүүдийг ойлгомжтой болгодог учраас хүүхдийн анхны сүнслэг хэл болж чаддаг. Эдгээр дуу нь хүүхдүүдэд амьдралынхын туршид хоногшин үлдэх хүчтэйгээс гадна шав байх замналынх нь нэг хэсэг болж аврагчийг гэрчлэх энгийн арга нь болдог. Хүүхдийн эсгийн дуунууд сургаалыг заах хүчтэй хэрэгсэл болж чаддаг. Зарим дуунд аврагчийн амьдрал технологийн тухай түүхийг өгүүлдэг. Заримд нь түүний итгэл найдвар, төгс хайр гэх мэт зан чанаруудыг заадаг. Харин хамгийн ариун нандин дуунууд нь түүний хязгааргүй цагаатгал хийгээд уг авралын үлдлээс урсан гарсан хайрыг гэрчилдэг юм. Их эзний бошиглагч ерөнхийлөгч Russell M. Nelson мөн хүүхдүүдийг том болсон хойно үргэлжлүүлэн сайн нөлөө үзүүлсээр байдаг. Энэ нь сүнслэг тижэл өгөх хүчтэй, үүнд эдгэх хүч нь бий. Үүнд шүтлэг бишрэл туслах хүч оршдог бөгөөд аврагчийн цагаатгал болон сайн мэдээний сэргэлтийг авралын зарчим, өргөмжлийн ёслуудын хамтаар тунгаан бодох боломжийг бидэнд олгодог. Дуу хөгжим бидэнд бодлоо залбирлаар илэрхийлж, ариун нандин үнний талаар гэрчлэлээ хуваалцах хүчийг өгдөг гэж заасан. Эцэг их удирдагч багш нарын хувьд бид дуу хөгжим дагуулдаг сайн мэдээний үннүүдийг зорилготойгоор заах замаар эдгээр амлагдсан ажлыг олж авахад хүүхдүүдэд туслахыг хичээдэг. Хүүхдүүд дуулж сурах үедээ сургаалыг хичээл дээр сурч байгаатай адил хэмжээнд ойлгож чаддаг гэж ерөнхийлөгч Нельсон заасан. Эдгээр дуу нь хүүхдүүдэд итгэлийн тухай номлолоор дүүрэн мэдлэгийг өгч тэднийг аврагч руу чиглүүлэн түүний сайн мэдээнд илүү сүнслэг бишрэлтэй хандахад тусалдаг. Зөв шударгыг үлдэгчдийн зүрх сэтгэлийн дунд аврагч баясдаг хэмээн сударч заадаг. Аврагчийн хамгийн балчир шавнарын дуу хоолой ямар их баяслыг авчрах гэж би гайхдаг. Тэдний залбирал бүхий дуу итгэлийн илрэл болон тэнгэрт хүрч ариун сүнсийг мөнхийн үннийг баталгаад урьж бусдыг аврагчаа дагаж гэртээ иргэсэн дуудлагыг хүлээн авахд илдэг зөвлөнөөр урьдаг гэдгийг би мэднэ. Ахлагч Хенри Баярынгийн бидэнд сануулснаар сүнснийг бидэрдэг тэр мөчүүд бол аврагчийн цагаатгал амьдралд манд бэлээ олж байгааг нь нотлохоо юм. Хүүхдийн дуу хөгжим хүүхдүүдийн маань шав байх насан туршийн аянд гайхамшиг дагуулж чадна. 6 настайдаа сурсан дуу бидэнд хоногшин үлдэх хүчтэй ба олон жилийн дараа шийдвэр гаргах, соригдох, гашуудах, баярлах үед эргэн бодогдох хувьдастай. Өнөө үед би Бурхны зааснаар амьдран дууны үг магадгүй Бурхны бидэнд өгсөн амлалт баттай гэсэн төлөөлөгч Паулын гэрчлэлийг цуурай туулах сүнслэг зангуу болдог байх. Эсвэл Бурхан амлалтаа сахидаг учраас түүний гэрээнүүд хүчтэй тайвшрал, хорогдох газрыг санал болгодог төдийгүй Есүс Христ болон цагаатгч өгтөнд нь найдаж, тууштай итгэхэд урьдаг гэдгийг бидэнд сануулдаг байж болох юм. Дэлхийд даяарх насанд хүрсэн гишүүд хүнд хэцүү үе тулгархад ихэвчлэн хүүхэд дагуудаар сурсан хүүхдийн эсгийн дуунуудаа сандаг. Олон хүний хувьд эдгээр дуу Есүс Христэд итгэх итгэлийнх нь анхны суурийг тавьж, сайн мэдээний хүргэлтэнд тэндээс эхэлсэн байдаг. Эцэг их удирдагч багш нар олон жилийн турш хүүхдүүдэд анхааралтай зааж дуулж гэрт тэрхүү итгэлийг торсон юм. Нэг ихч надад хүүхдийн эсгийн дуу хөгжмийг нандиндаг тухайга 20 жилийн дараач энэ дуунууд Есүс Христийн сайн мэдээнд үргэлжлүүлэн хүрэхтэн тусласаар байгаа талаар гэрчлэлээ хуваалцж билээ. Өөр нэг гишүүн баг байхдаа хүүхдийн эсэгт гिचийн үршиг итгэлийг суулгасан 30 гаруй настайдаа их эзний сүмд иргэн ирэх шалтгаан болсон гэж гэрчилсэн юм. Туслагч та нар бүгдийг заах бөгөөд бүгдийг сануулах болно гэж аврагч амласан. Энэхүү амлалт бэлэгдэх нэг арга зам нь хүүхдийн эсгийн дуу хөгжим байж болно. Хүүхдийн эсгийн бас нэгэн сайхан дунд энгийн итгэл бат бөх гэрчлэлээс ирдэг хүчний талаар өгүүлдэг. Тэнгэр дэх гэрлүүгээ түнтэй хамт алхахад тэрбэр сүнсээ над дээр юулан хайраараа дүүргдэг. Зүрхийн минь үүр дүүржилж тодорхой харахад туслана. Есүс надтай алхна. Би Есүстэй алхна.
Хүүхдүүд дуулахдаа шав байх хүслээ илэрхийлж гэрээний дагуу амьдрах загварт суралцж байдаг. Сүнс дуу угжмыг ашиглан тэдний инхрийхэн зүрх сэтгэлд мөнхийн үннүүдийг сэлдэг. Цаг нь болоход хүүхдүүд түүнтэй ариун нандин гэрээнүүдийг байгуулж сахих замаар зүрх сэтгэл амьдралаа Есүс Христэд нийцүүлэн түүнд хандахыг сонгож чаднаа. Ариун нандин дуу хөгжмөн Христийн сургаалыг бадгаалтаа шингээхэд тусалж түүний яслуудыг хүлээн авахд биднийг бэлтгэж чадна. Энэ нь аврагчийн сургаалыг бидний ой санамжтай уг ой санамжийг түүний шавьт байх замналтай холбож өгдөг. Хүүхдийн эсгийн удирдагчийн хувьд бид хүүхдийн эсэгт дуу хөгжмийг сүнсээр баяр баясгалантайгаар сургаалыг ойлгуулах замаар зааж байгааг баталгаажуулах боломжтойгоос гадна ийм ариун уурагтай. Үүнд хүүхдүүдийг дуудулж байхдаа юу мэдэрч байгаагаа анзаарахад нь урих, тэдгээр мэдрэмж нь ариун сүнснээс ирдэг гэдгийг таньж мэдхэд нь туслах багтдаг. Ийм хичээл зүтгэл хүүхдүүдийг мань баптизм, гишүүний баталгаа зэрэг ариун нандин ёслолуудад бэлтгэхээс гадна тэднийг бурханд өгсөн амлалтаа тогтмол шинжлэх үедээ гэрээгээ санахад урамшуулдаг. Сүүлчийн зоог дээр аврагчийг ариун ёслолыг танилцуулж дуусгаад магтуу дуулсныхаа дараа тэд шидүүн уулууд явцгаав гэж Матай зэтгэлсэн байдаг. Их эзний сэргээгдсэн сүмд баптизм хүртэж гишүүнээр батлуулсан 8 настай хүүхдүүдийг оролцуулаад бүх гишүүн 7 хоног бүр их эзний ариун ёслолоос хүртэхээр бэлтгэдэг. Ариун нандин дуунуудыг дуулснаар бурхны хүүхдүүд өөрсөд дээрээ түүний нэрийг авч үргэлж түүнийг санаж зарилгуудыг нь сахих ариун нандин ёслол зүрх сэтгэлээ бэлтгэх боломжийг олж авдаг. Хүндэт найзуудаа хүүхдийн эсгийн дуунууд биднийг Есүс Христ рүү түүний сайн мэдээ рүү хөтлөх мөнхийн үннүүд болон сургаалыг заадаг гэдгийг би гэрчилж байна. Би та нарыг эдгээр дунд агуулгаддаг энгийн сургаалууд зүрх сэтгэл тань ямар суур үннийг сийлснийг тунгаан бодож дугаар дамжуулан сайн мэдээний сайхан мэдээг заахта тэдгээр үннийг аврагчийн балчир шав нарт гэрчлээсэ гэж урьж байна. Бурхан эцэг хязгааргүй хайрандаа хайрт хүүгээ дэлхий рүү илгээсэн шалтгаан нь бидэнд зааж замыг үзүүлж түүний цагаатгалаар биднийг гэтлэх явдал байсан юм. Би аврагчийн амьдрал тахинулал бодит бөгөөд хувь хүн зориулагдсан гэдгийг мэднэ. Судруудад түүний эдгээлт нэмжин сэтгэл, үйлцэн гайхамшгуудын талаарх түүхүүд дүүрэн байдаг. Тэнгэрлэг эцэг хүүхдүүд нь хэдэн настай, ямар нөхцөлд байгаа, ямар хэлээр ярьдаг гэдгээс үл харгалзан тэдний шин сэтгэлийн залбирлыг сонсож хариулдгийг би мэднэ. Тэр бидний зүрх сэтгэлийн чимээгүй гуйлтуудыг сонсдог. Гицэмэнд Есүс Христ бидний нүгэл харуулсал зовлонгийн ачааг үүрсэн гэдгийг би гэрчилж байна. Тэр биднийг хайрладаг учраас өөрийн хүслээр зовж хансан. Тиймээс бид өршөөгдөж, гэртээ эргэн очих боломжтой болсон. Бид түүний дүр төрхөөр бүтээгдэж, тэнгэрлэг чадвараар ажиллагдсан. Есүс Христийг дагахыг сонгвол түүнтэй хамт амьдрахын тулд эргэн очихоор уригдсан Бурхны жинхэнэ хүүхдүүд гэд би мэднэ. Есүс Христ бол бидний төгс үлгэр жишээ ба бид бусаддаа үйлчилж, уучлж, хайрласнаар өдөр өдрөөр түүнтэй адилхан болдог гэдгийг би мэднэ. Их эзний ариун сүмүүд газар дэлхий дээрх түүний өргөө гэдгийг би мэднэ. Тэдгээрт бид ариун нандин гэрээнүүдийг байгуулж, мөнхийн ажлуудыг хүлээн авч, түүний талаар илүү ихийг суралцаж, түүний оршууг илүүтэй мэдэрдэг. Ариун сүм бол суралцах, амьдралдаа бэлтгэх амар амгалангийн газар юм. Хүүхдүүддээ хүүхдийн эсгийн дууг зааж, дуулахын төлөө гаргадаг хүчин чармайлт манай шашны зүгээр нэг сайхан уламжлал биш гэдгийг би гэрчилж байна. Тэдгээр нь Есүс Христийн шавнаар зориулсан номлол, сэргээгдсэн сайн мэдээний үнний тухай гэрчлэл, дуу хөгжимч шингээсэн залбирал юм. Ариун нандин дуу хөгжмөн сонсож буй хүний нэр дээр Христийн гэрлийг гүйгүүлж, дуулж буй хүний зүрх сэтгэл рүү үнийг юулж чадна. Хүндэт найзуудаа, Есүс биднээс нарны туяа шиг байгаасаа гэж хүсдэг хэвээрээ. Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна. Амен. When commanded to choose the new king of Israel, Бошголагч Самуэль Есийн хүүгүүд дундаас Израилийн шинэ ханыг сонгох зарилыг хүлээн авахдаа Есийн ууган хүү Элиабыг хараад үнэхээр эзний тусалсан хүн өөрийнх нь өмнө байна хэмээн баярлан дуу алджээ. Гэхдээ Элиаб Бурхны сонгосон үйлчлэгч байгаагүй. Их эзэн Самуэльд түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүүхаар би түүнийг үл хэрэгсэв. Учир нь Бурхан хүнтэй адил харддаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол эзэн зүрхийг нь хардаг хэмээн анхааруулсан юм. Хэдийгээр Давид бие махбодын хувьд хамгийн чадaltaй нь биш, ах トゥ у нараасаа хамгийн чадварлаг нь байгаагүй ч Бурхны мэлмэд түүний зүрх сэтгэл хүчрхэг байв. Тэр Бурхныг бүхий зүрх сэтгэлээрээ хайрладаг байсан.
Тэр түүнийг дуулууртай дагах чин хүсэлтэй байсан. Тэрээр Бурхны хайр, хүч чадал, амсан ажлуудад эргэлзээгүй итгэдэг байсан ба хожим нь их эзний тусламжтайгаар Голиаттай тулалдан ялахад энэ нь харагдсан юм. Бидний хүн нэг бүр Бурханд зүрх сэтгэлээ бүрэн хандуулах нь түүнд зорилгоо гүйцэлдүүлэхэд нь төдийгүй. Түүнийг хүсэж байгаа хүмүүс болоход бидэнд тусалдаг гэдгийг энэ түүх заадаг. Тэрээр нэгэн хуульчид их эзэн Бурхнаа бүх зүрхээрээ хайрлах хэмээн тушааж бошиглогч Йосеф Смидэд их эзэн зүрх сэтгэл болон дагахад бэлэн оюуныг шаарддаг гэж хэлсэн ба амьсан аврагч Нефачуудыг та нар харуулсан зүрх мөн гэмшсэн сэтгэлийг надад өргөх болно хэмээн урьсан билээ. Үүний шалтгаан юу вэ? Аврагчийн заасанчлан хэрэг би зүрх сэтгэлээ түүнд бүрэн хандуулах юм бол түүний гайхамшиг цагаатгагч золиослын ачаар мөнх бус амьдралын зовлон бэрхшээлийг ялан дийлж, уруу талтыг төвчин гарч, удирдамж ойлголтыг хүлээн авч, амьдралдаа баяр хөөр, амар амгаланг мэдрэхэд хэрэгтэй хүч чадал, сүнслэг бэлгүүдээр айцлагдана. Өчхөн зүйлсээс агуу их болох тэрхүү зүйл гарч ирдэг. Тэрээр сул дорой зүйлсийг нь хүчрэг болгож, мөн энэхүү мөнх бус амьдралд амжилт олоход болон мөнх амьдралыг хүлээн авахд бидний хэрэгтэй бүх зүйлсээр ажиллана хэмээн хэлсэн. Тэрээр зүрхэндээ цэвэр ариун багсад ерөөлтөё. Тэд Бурхныг харах болно хэмээжээ. Иймээс заримдаа Есүс Христ мөнх бус амьдрал тохинуулах явцдаа багш нар болон фарисеучуудыг байнга засаж задруулдаг байсан гэж би боддог. Хэдийгээр тэд түүний хуулийг хичээнгүйлэн дагдаг байсан ч үүнийгээ буруу сэтлэр үлддэг байв. Тэр тэднийг энэ ард түмэн намайг уруулаараа л хүндэлдэг. Гэвч зүрх нь надаас алсхол байдаг хэмээн зэмлэсэн. Энэ нь бидний хийдэг зүйл буюу үг үйлдэлээс гадна Есүс Христийн биднээс хийхийг хүссэн зүйлийг хийх хүсэл сэтэлж бас чухал гэдгийг бүх шавьдаа чанд сануулж байгаа хэрэг юм. Тэрээр учир нь их эзэн Библиэр бүх хүнийг үйлдлийн дагуу зүрх сэтгэлийнх нь хүслийн дагуу шүүх болно хэмээн хэлсэн. Тэнгэрлэг эцэг маань өөрийн хүүхдүүдээс зүгээр л үг дуугүй дуулууртай байж үйлчлэхийг хүсдэггүй. Бид түүнийг бүхий зүрхээрээ хайрладаг учраас эдгээрийг чин хүсэлтэйгээр хийгээсэй гэж тэр биднээс хүсдэг. Тэр биднийг өөртөө найдал болох хүсэлтэй байхыг хүсдэг. Тэгэхээр бидний зүрх сэтгэлийн сүнслэг эрүүл мэнд аврагчийн маань санааг хамгийн ихээр зовоодог зүйл юм бол бас энэ нь үнэн шавьяас түүний хайдаг зүйл юм бол бид зүрх сэтгэлээ хэрхэн шинжилж энэ нь Бурхны мэлмийн өмнө зөв байгааг мэдж болох вэ? Сайхан эхнэр бид хоёр Португалд намналд үйлчлэн босож ирээд олон шинжилгээ өгч биеийн эрүүл мэндэ шалгуулсан юм. Тэдгээрийн зарим нь зүрхний эхо, цусны шинжилгээ, зүрхний ачаас сарил гэх мэт зүрхний эрүүл мэндийг голчин шалгах шинжилгээнүүд байлаа. Аврагч бас бидэнд зүрх сэтгэлийнхээ сүнслэг байдлыг шинжлэх сүнслэг сарилуудыг өгсөн гэж би боддог. Тэдгээрээс хэдийг нь би та нартай хуваалцъя. Нэгдүгээрт бидний төвлөрдөг зүйл, нэн чухал зүйлс болон сэтэл. Иесус учир нь баялаг тань хаан байна. Тэнд зүрх сэтгэл тань түншлэн байх болно хэмээн заасан. Баялаг бол бидний хувьд үн цэнтэй хичээл зүтгэл гаргадаг, анхаарлаа төвлөрүүлдэг зүйл маань юм. Бидний хаан юунд цагаа зарцуулж анхаарлаа төвлөрүүлж байгаа ямар сэтлэр аливаа зүйлийг хийдэг зэрэг маань бидний зүрх сэтгэлийн талаар хийх илтгэдэг. Олон дуудагдагч цөөхөн сонгогддог. Учир нь тэд зүрх сэтгэлээ энэ дэлхийн зүйлсээр нэн ихээр тавьж мөн тэд хүмүүсээс хүндэтгэд хүлээхийг эрмэлздэг хэмээн аврагч сарамжлуулсан. Бид амьдралдаа аврагчийг нэн тэргуунд тавьдгүү. Би бүх зүйлийг түүний алдар сууд хараагаа төвлөрүүлэн хийдгүү. Хоёрдугаарт Бурхны зарилгуудыг дуулууртай дагахад бэлэн байх. Содруудад хаа сайгүй их эзэн болон түүний бошиглогчид бардам дуулуургүй байдлыг зүрх сэтгэлээ хатууруулахтай холбож ирсэн. Нефа ах нартаа та нар их эзний зарилгуудыг сахидаггүй чинь ямар учиртай юм бэ? Зүрх сэтгэлийнхээ хатуугаас болж эрсдэх болж байгаа чинь ямар учиртай юм бэ хэмээн ухуулсан байдаг. Мессеригийн гигантнүүдэд хандан их эзэн гэвч түүнд зарилглах хүртэл юу ч хийдэггүй. Мөн зарилгийг зүрх сэтгэлийн ирмэлзэлтэйгээр хүлээн авдаг. Мөн үүнийг залхуугаар сахидаг тэр нь мөнхүү тэр нь яллагддаг бүлгөө хэмээн сарамжлуулжээ. Аврагч зарилгуудыг нь төгс даахыг хүсэн хүлээдэггүйч бүхий л зүрх сэтгэлээрээ сахихыг хүсэж хичээгээсэй хэмээн биднээс хүсдэг. 3 дугаарт содруудыг хичээнгүйлэн судалж илчлэл илэрхийлэх. Их эзэн эдгээр үгийг зүрх сэтгэлдээ нандинан хадгалах хэмээн ойл өр кадрыг зэмлсэн. Биднийг содруудыг хичээнгүйлэн судалж ариун сүнсний хүчээр дамжуулан сайн мэдээ үнэн гэсэн ойлголт гэрчиг хүлээн авахыг эрэлхийлэхэд урьсан. Бошиглогч Абинада Яспус хаан Ногийн санаортнуудыг ийн үлдэхгүй байхыг зэмлэн та нар ойлгохын тулд зүрх сэтгэлээ зориулсангүй, иймийн тулд та нар ухаалаг байсангүй хэмээн хэлсэн юм. Би өдөр бүр судруудыг чин сэтгэлээсээ хичээнгүйлэн судалж тэдгээрийг ойлгохын тулд залбирч зүрх сэтгэлээ зориулж байгаа юу?
Дөрөвдүгээрт бидний бодол ба үгс. Аврагч зүрхнээс ёрын бодол гардаг. Мөн зүрхнийхээ бэлхлаар ам ярьдаг хэмээн заасан. Бидний бодол санаа, үгсийн чанар, зүрх сэтгэлийн маань цэвэр ариун байдлыг маш сайн тодорхойлдог. Би бусдын үйлдэл, сэдлийн талаар бүр өөрийнхөө тухай хэд олон сөрөг бодолтой явна уу? Би бусдыг шууд шүүж, буруутгаж байна уу? Би өөрийн гаргасан алдааг шалтак тоочин зөвтгөхийг эрэлхийлдэг үү? Бас миний хэлдэг үгс ямархуу байна вэ? Үгс маань эргэн тойронд дах хүмүүсээ өргөн дэмжиж урамшуулдаг уу? Эсвэл зөрчил маргаан үсэж гомдол дургүйцэл төрүүлдэг үү? Эрүүл мэндийн шинжилгээнүүдэд өгч дуусны дараа эмч маань миний зүрхээ ерөнхийдөө эрүүл байгаач одооноос арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй хэдэн асуулт байгаа гэж хэлв. Тэгээд тэрээр өдөр тутмын амьдралдаа өөрчлөлт оруулах хэдэн зүйлийг зөвлөсөн. Үүнтэй адилаар та зүрх сэтгэлийнхээ сүнслэг байдлыг үнэлж дүгнэн зарим нь сөрөг шинж тэмдэг олж харуул сандрах хэрэггүй. Аврагч танд туслах маш сайн сүнслэг эмчилгээг өгсөн байгаа. Тэрээр бүр танд шин зүрх өгнө гэж амласан. Таны зүрх сэтгэлийн сүнслэг хүч чадлыг сайжруулж болох хэдэн үйлдэлийг хуваалцъя. Эхлээд Христтэй харилцаа холбоогоо бэхжүүл. Бид өдөр бүр Христэд илүү ойртохын тулд цаг зав гаргах үед зүрх сэтгэл маань өөрчлөгддөг. Өдөр бүр судар судлахаас гадна чин сэтгэлээсээ залбирч тогтмол мацаг барих нь аврагчийг хайрлах хайрыг тань нэмэгдүүлж, намжилж, зүрх сэтгэлээ бурханд даруухнаар өгөх хүсэл болон итгэлийг бэхжүүлнэ. Иймийн тулд би их эзэнд хандаж гойн залбирав. Мөн болгоогтун тэрбээр надад зочлов. Бараг бас зүрх сэтгэлийг минь зөөлөсний учир би эцгийнхээ ярьсан бүх үгэнд итгэсэн аваа хэмээн Нефан энэ жишээг бодож үзээрэй. Бид өөрсдийн зөв шударга хүсэл үйлдэлээр итгэлийнхээ үрийг үргэлжлүүлэн арчилж торцсноор Нефачуудын адил зүрх сэтгэлээ ариусгахыг мэдрэх болно. Сэтгэл оюун нь баясал хийгээд тайтгарлаар дүүрэх хүртлээ. Тийм ээ. Зүрх сэтгэлээ бурхан зориулсны учир ирэх ариуслаар зүрх сэтгэл нь бүр ариусж мөн цэвэрших хүртлээ тэд ойр ойрхон мацаг барьж мөн залбирч мөн даруй байдлаа улам хүчрэхэг мөн Христэд итгэх итгэлдээ улам говьшгүй бат болж байв. Хоёрт өөрийн хүслийг түүнийхтэй нийцүүл. Аврагч та нар намайг хайрладаг бол тушааллуудыг минь сахих гэж заасан. Тэрээр биднийг өөртөө гэрээ байгуулж сахих замаар хайраа харуул хэмээн урьдаг. Бид өдөр бүр түүний зарилгуудыг дагаж нүглээ чин сэтгэлээсээ намжилж түүний нэрийг өөрсдөө авч өөрийн хүслийг түүний хүсэлтэд нийцүүлэхийг тууштай хичээх юм бол ариун сүнстэй байнга нөхөрлөдөг байхаар ажиллагдах боломжтой. Нефа хэрв та нар бурхны өмнө хоёр нүур гаргах мөн мэхлэхийг үл үйлдэн харин чин ирмэлзэлтэйгээр нүглүүдээ намжлан эцэгт та нар баптизмаар Христийн нэрийг өөрсдөө авахд бэлэн байгаагаа гэрчлэн зүрх сэтгэлийн бүрэн шийдмийн байдлаар хүүг дагах аваас тэгвэл та нар ариун сүнсийг хүлээн авах болно хэмээн гэрчилсэн. Ариун сүнс таныг удирдан чиглүүлэх ба их эзний хүслийг мэдэж авч зөвийг сонгоход тань туслана. Эцэст нь бурхан болон бусдад бүхий зүрх сэтгэлээрээ үйлчил. Аврагч бүхий зүрх сэтгэлээрээ түүнд үйлчлэх урилгыг бүх хүнд өгдөг. Их эзний бизнес хүсдэг бүх зүйлийг буюу зарилгуудыг сах ариун ёслоос хүртэх ариун сүм шүтэн бишрэх бусдад үйлчлэх зэргийг чин сэтгэлээсээ зүрх сэтгэлийн шин ирмэлцэлтэйгээр хийхийг сонгох юм бол үйлчлэл шүтэн бишрэх үйлдэл бүрэн бидний итгэл гэрчлэлийг бэхжүүлэх хүчрэх сүнслэг туршлага болох төдийгүй чин сэтгэлийг маань баяр баясгалангаар бурхныг болон бусдыг хайрлах хараар дүүрэгдэг. Бошиглагч Алмагийн асуулт өнөөдөр ч цурайцаар та нар сүнслэг байдлаараа бурхнаас төрсөн үү? Та нар түүний дүр төрхийг царай төрхөндөө хүлээж авсан уу? Та нар энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлдээ мэдэрсэн үү? Ах эгч нараа би өнөөдөр та нарыг зүрх сэтгэлдээ бүхлээр нь аврагчид зориулахыг урьж байна. Шүтэн бишрэх, үйлчлэх үйлдэл бүрээ чин сэтгэлээсээ зоригтой үйлддэг бай. Анхаарал сарниулах дэлхийн зүйлсийг хойш тавьж амьдралынхаа өдөр бүр цагаа их эзэнд утга учиртай зориулахыг хичээгээрэй. Намжилж түүн рүү бүхий зүрх сэтгэлээрээ эргэн оч. Тэр таныг өршөөж хайрын мотраараа мөнхөд хүрээлэх болно. Энэ дэлхийн зүйлсийг биш, харин бурхны алдар суд хараагаа төвлөрүүлэн илүү сайн зүйлсийг эрэлхийл. Тэрээр таны бодол зүрх сэтгэлийн хүслийг мэддэг. Тэр таныг өөрт нь ирэх юм бол энэ амьдрал тань хүч чадал, өөртөө итгэх итгэл, амар амгалан, баяр баясгалан өгч үрд мөнхөд өөрийн Селестиал хаан тусад байхаар айцлах болно. Би Иесус Христ амьд гэдгийг мэднэ. Тэр биднийг итгэгч. Тэр таныг бас намайг бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг. Иесус Христийн нэрээр амен. As directed by Brother Murphy, the congregation will join with the Цугларгасад Мурфи ахын удирдлагадор бүгд хөгжилтөн баясыг дуулыг нарилдуучтай хамт дуулна. Дараа нь бид
далайн ахлагч Бриквэйр Келли Эр Джонсон нарын үгийг сонсох болно. This is the Saturday morning session. Энэ бол Иесус Христийн хожмын үеийн гигантүүдийн сүмийн хагас жил тутмын 195 дахь ерөнхий чуулганы бэм гарагийн өглөөний хуралдаан юм. Several years ago, our daughter манай охин номнолд үйлчилж байхдаа нэгэн мартагдашгүй зүйлтэй учирсан юм. Түүний зөвшөөрлөөр би тэр 7 хоногт бидэнд битсэн захианыхын хэсгээс хуваалцъя. Өчигдөр нэгэн сүмдээ иргэн ирж байгаа гишүүн биднээс гэрт нь аль болох хурдан хүрээ дээрэж гэж хүслээ. Биднийг явж очиход тэр ихч шалан дээр цөрхрэн уйлж суув. Тэр ажилгүй болж байрнаасаа хөөгдөн дахиад л гэр оронгүй болох гэж байгаагаа уйлан ярьлаа. Би түүнд ямар нэгэн аргаар туслахын тулд судраа яаран гаргаад эргүүлж эхэлсэн. Би түүнд тохирох төгс судар хайж байхдаа би
Би юу хийгээд байна? Христ ийм зүйл хийхгүй байх байсан. Энэ миний шийдвэрлэж чадах асуудал биш ч тэр бол миний тусламж хэрэгтэй Бурхны охин яах аргагүй мөн гэж бодлоо. Тэгээ би судраа хаагаад хажууд нь өвдгөлэн сууж түүнийг тэврээд түүнийг нөхцөл байдалтайгаа нүүр тулан сэхээ ортол нь хамт уйлсан гэж бичсэн байв. Түүнийг тайвширсны дараа охин маань судраасаа түүнд Тэнгэрлэг үн цэнийхэн бодит үннийг мөн бидний оршин байгаагийн туйлын өөрчлөгдөшгүй үннүүдийн нэг болох биднийг зовох үед хизээч илүү өрөвдөж хөл дээр иргэн босгод маань туслахад бэлэн байдаг Бурхны сүнслэг хөвгүүд охид бөгөөд мөн ойлголтод туслахыг хичээн заажээ. Бурхан бол бидний хайраар дүүрэн Тэнгэрлэг эцэг хэмээн номлогчтой маань заадаг сургаалын эхний ойлголт нь гүн утга учирыг илэрхийлдэг. Ар араасаа ирэх үннүүд бид үнэхээр хинбэ гэдэг үндсэн ойлголтоор суурилдаг. Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч Сьюзен Портер Бурхны хүүхдийн хувьд та хэрхэн бүрэн дүүрэн хайрлуулдгаа мэдэж ойлгох үед энэ бүхнийг өөрчилдөг. Энэ алдаа гаргасан үедээ өөрийнхөө талаар бодох бодлыг тань өөрчилдөг. Энэ хэцүү зүйл тохиолдоход мэдрэх мэдрэмжийг тань өөрчилдөг. Энэ нь Бурхны зарилгуудын талаарх үзэл бодлыг тань өөрчилдөг. Мөн энэ нь бусдыг харах өнцөг болон өөрчлөлт гаргах чадварыг тань өөрчилдөг гэж заасан. Бид Мосе Бурхантай нүрээрээ ярилцсан үйл явдлын талаар унших үедээ энэ үед болсон өөрчлөлтийг дүрслэн төсөөлдөг. Мосетэй ярьж байхдаа Бурхан түүнд Тэнгэрлэг эцэг өвгийнхэн талаар Мосе чи миний хүү билээ гэж дахин заасан. Бурхан Мосед өөрийг нь төрсөн ганцтай адил болохыг тайлбарлажээ. Мосе өөрийгөө хинбэ гэдгийг түүнд хийх ажил байгааг мөн түүнд хайраар дүүрэн Тэнгэрлэг эцэг байдгийг тодорхой ойлгож авсан юм. Энэ үйл явдлын дараа дайсан түүнийг сорхоор ирээд түүнийг Мосе миний хүү гэж дуудсан. Энэ бол дайсны түгээмэл ашигладаг аюултай олон зэвсгийн нэг юм. Тэнгэрлэг эцэг маань биднийг өөрийнх нь хүүхдүүд болохыг хайраар дүүрэн арга замаар тогтмол сануулдаг бол дайсан биднийг үргэлж сул дорой байдлуудаар маань дуудах болоо. Гэвч Мосе өөрийгөө хүний хүүгээс илүү нэгэн гэдгээ ойлгосон байлаа. Тэр сатан тандан чи хинбэ? Учир нь болгоохтун Бурхны хүү байна би хэмээн тунхагласан. Үүнтэй адилаар бид зурдын амьдралын сорилт бэрхшээлтэй нүүл тулахдаа эсвэл хэн нэгэн биднийг сул дорой байдлаар маань тодорхойлохыг оролдох үед бид өөрсдийн үннээр хэн болох мэдлэгтэй хүчтэй байх хэрэгтэй. Бид өөрсдийгөө хэн болохыг эргэн тойрносоо бус дээрээс ирэлхийлэх ёстой. Ингэх аваас бид ч мөн адил би бол Бурхны хүүхэд хэмээн зоригтой тунхаглаж чаднаа. Залуучуудад зориулсан дэлхийд дайрах нэгэн онцгой цугларалт дээр ерөнхийлөгч Рассел М. Нельсон ийм заасан. Та хэн бэ? Юуны түрүүнд та бол Бурхны хүүхэд, гэрээний хүүхэд, Иесус Христийн шав. Та нарыг эдгээр үннийг нандинах үед бидний Тэнгэрлэг эсэх та нарт өөрийнх нь ариун орших үед мөнхөд амьдрах туйлын зорилготой хүрэхэд тань туслах болно. Бурхан өөртөө нь харилцах харилцааны талаар бидэнд сануулсан судар олонтоо давтагддаг нь тохиолдлын хэрэг биш юм. Тэрээр ариун ёслолын залбиралд түүний бүх нэрэн дундаас өөрийг нь Бурхан мөнхийн эцэг минь гэж дууддаг байгаасаа хэмээн хүссэн. Бид өөрсдийгөө хинбэ гэдгийг үнэхээр таньж мэдсэн тохиолдолд хайраар дүүрэн Тэнгэрлэг эцэг маань бидэнд түүн рүү эргэж очин түүнтэй хамт дахин амьдрах төлөвлөгөөг өгсөн гэдэгт илүү бат итгэх болно. Ахлагч Патрик Керн бидний эцгийн үлэм сайхан төлөвлөгөө тэрхүү гайхалтай төлөвлөгөө нь гэртээ арих замыг тань хаах бус харин эргүүлэн аваачихын тулд бүтээгдсэн юм. Бурхан таныг эргүүлэн авчрахыг эцэж цусалтгүйгээр эрэлхийлдэг гэж заасан. Бүх талаараа хүчрэхийг хайраар дүүрэн эцэг маань таныг эргүүлэн авчрахаар эцэж цусалтгүйгээр эрэлхийлдгийг ганц харан бодоод үзтээ. Бид өөрсдийнхөө үнэхээр хинбэ гэдгийг илүү сайн ойлгосон цагт шав байх замлынхаа хаана байгаагаас үл харгалзан бидний амьдрал үндсээр өөрчлөгдөх болно. Энэ ойлголтыг үнзгэрүүлэх хоёр арга замыг би хуваалцах гэсэн юм. Нэгдүгээрт залбирал. Аврагч зурдын амьдралын тохиолдлоо эхлэхдээ Бурхантай хамт байхын тулд цөл рүү хөтлөгдсөн.
Бид зүгээр нэг залбирахын оронд өдөр бүр Бурхантай үнэхээр харилцаж, түүнтэй хамт байхад хангалттай цагийг зарцуулах талаар бодох нь зүйтэй байж болох юм аа. Эцэгтэйгээ ярихын тулд өөрийгөө хэдэн хорон бэлтэх нь миний залбирлын чанарыг сайжруулж байгааг би анзаарсан. Энэ загвар ажилдаг болохыг судрал бидэнд харуулдаг. Йосеф Смит Хиламаны хүү Нифа, Инес гээд бүгд судар тэмдэглэгдсэн үлдсэн залбирлынхаа өмнө зарим нэг байдлаар тунгаан бодож бясалгаж байжээ. Эцгийнхээ ярьсан зүрх сэтгэлд манд гүнзгий шингэсэн тэр үсийн улмаас бодгоол минь эгээрэн хүсэж байв гэж Инес хэлсэн. Эдгээр жишээ бүр бидэнд Бурхантай хамт байх цаг хугацаанд зориулж сүнслэгээр бэлтгэх хэрэгтэйг заадаг. Аврагч Нефайчуудад харин чи залбирахтаа өрөөндөө орж үүдээ хаагаад эцэгтэй залбир хэмээн зааварсан. Гол зарчим нь зүгээр нэг өрөө эсвэл унтлахын өрөө эсэгтэй биш. Ганцаараа залбирч болох газар болж бодгоолаа тайван байлган намун зөөлөн дууны өдөөлтийг мэдрэх явдал юм. Бид талархалтай байдаг зүйлсийнхээ талаар мөн Тэнгэрлэг эцэгтэй дэлгэхийг хүссэн асуудлуудынхаа тухай тунгаан бодсноор өөрсдөө бэлтгэж чаднаа. Бид залбирахтаа нэгэн хэвийн байдлаар бус, харин боломжтой бол эцэгтэйгээ чангаар ярилцах хэрэгтэй. Хөлд орж буй хүүхдүүдтэйгээ зууралдах, эсвэл хурал уулзалтуудын хооронд гүйх зэрэг амьдралын хөл толгойн мэддэхгүй үеүүдэд бидэнд нам гүм бий болгох, эсвэл цаг гарган бэлтгэх тансаг нөхцөл бүрдэхгүй байж болох ч өглөө эртлэн Бурхантай хамт байхыг хичээх үедээ чимээгүй, хурдан, яаралтай залбирсан залбирлууд илүү их утга учиртай байж чаддгийг би мэдэж авсан. Залбираагүй уудсан эсвэл залбирал нь хүрх эзэндээ очихгүй байгаа мэт мэдрэмж нь авч буй хүмүүс байж болох юм. Тэнгэрлэг эцэг та нарыг мэддэг, хайрладаг, та нарын залбирлыг сонсохыг хүсдэг гэдгийг би амлаж байна. Та нартай харилцахыг хүсдэг, та нарыг хинбэ гэдгийг санаасаа хэмээн хүсдэг. Саяхан ерөнхийлөгч Джеффри Ор Холландын заасан та хичнээн их залбирдагч бай, илүү их залбир. Та хичнээн шаргуу залбирдагч бай, илүү шаргуу залбир. Залбирлынхаа давтамж эрчийг нэмхийн зэрэгцээ өдөр бүр морны номыг судалж, ариун сүмд шүтэн бишрэх нь бидний оюуныг илчлэл хүлээн авахд бэлтгэдэг. Бидний Тэнгэрлэг эцэгтэйгээ харилцаагаа сайжруулахыг хичээх үед тэр биднийг өөрийнх нь хүүхдүүд гэдгээ илүү гинзгий мэдрэх боломжоор альцлах болно. Хоёрдугаарт Иесус Христийг таньж мэд. Өөрийнх нь хүүхдүүдийн хувьд биднийг Тэнгэрлэг эцгийн хайрын хамгийн агуу илэрхийлэл бол тэр бидний хүн нэг бүрийн аврагч хүүгээ бидэнд гэртээ харихад туслахаар илгээсэн. Тиймээс бид түүнийг таньж мэдэх хэрэгтэй. Олон жилийн өмнө би газны эрхлэгчээр үйлчилж байхдаа нэгэн ахыг ариун сүмд ёслолын ажилтнаар үйлчлүүлэх хүсэлт илгээсэн юм. Түүнийг ёслолын ямар сайн ажилтан байж чадахыг тайлбарсны дараа би зөвшөөрөхгүй гэсэн товчийг санаандгүй дараад хүсэлтээ илгээчихв. Илгээсэн зургасаа буцаах гэж хичээгээд амжилт олоогүй тул би ариун сүмийн ерөнхийлөгч рүү залгаад би маш том алдаа гаргачихлаа гэж хэлэхэд тэр ариун сүмийн буянтай ерөнхийлөгч Аяр та уушлагдаж бүрэн засах боломжгүй ямар ч алдаа гаргаагүй гэж хэлсэн юм. Юутай үнэн бэ? Чухамдаа Иесус Христ аврах чадaltaй билээ. 2019 онд ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн асуултуудад нэг томоохон өөрчлөлт орсон. Өмнө нь та Иесус Христийн талаар түүнийг аврагч гэтлэгч хэмээх гэрчлэлтэй болж байсан уу гэж асуудаг байсан бол одоо Иесус Христийг таны аврагч гэтэлгэгч хэмээх гэрчлэлтэй юу гэж асуудаг болсон. Иесус Христийн цагаатал зөвхөн бусдын төлөө бус, таны ч миний ч төлөө ажилладаг. Тэр бол миний аврагч, тэр бол таны аврагч. Хүн нэг бүрийн аврагч юм. Зөвхөн түүгээр дамжуулан та бид эцэгтэй хамт байхын тулд эргэж очиж чаднаа. Тиймээс ахагч нараа түүнийг эрэл хийлцгээе. Эцэгтэй мөн бидний хүн нэг бүртэй харилцах түүний Тэнгэрлэг харилцааны талаар сурч мэдцгээе. Биднийг амжилтлах үед гэтлэгчээр мань дамжин бидний хүн нэг бүрд ирдэг гэтлэгэх хайрын дууг сонсцгоё. Аврах чадал бүхий түүнийг таньж мэдснээр Бурхны хүүхдүүдийн хувьд бид бол түүний баяр баясгалан тэр бидний нэн тэргуунд анхаардаг гэдгийг мөн бид өөрсдөө аврагдах үн цэнтэй гэдгээ ойлгох болно. Хайраар дүүрэн Тэнгэрлэг эцэг бидэнд бий гэдгийг би гэрчилж байна. Бид хүчит залбирал, хувийн илчлэл, Иесус Христэд дэрх зэргээр дамжуулан энэ мөнхийн үннийг ойлгож авах үедээ би бол Бурхны хүүхэд хэмээн одоо ч мөн үргэлж зоригтой тунхаглаж чаднаа. Иесус Христийн нэрээр аминь.
As I study the scriptures, Судруудыг судлах үед амьдралд минь тохиолдсон үйл явдлаас болж надад онцгой санагдах болсон үгс нүдэнд минь шууд тусдаг. Би санхүүгийн зөрчлийн нэгтлэн бодогчийн ажил хийдэг байсан хүн. Судруудыг уншиж байх үед мэрэгжлийн онцлогоос болж эвлэрэх гэдэг үг анхаарлыг минь татаж байлаа. Би нэгтлэн бодох, аудит явуулах, хянан шалгах чадваруудыг ашиглан санхүүгийн бүртгэлийг тайланд дүнтэй тулган нийцүүлэх ажил хийдэг байв. Өөрөөр хэлбэл би санхүүгийн тайланг санхүүгийн их баримттай нь харьцуулж үнэн зөв үндэслэлтэй эсхийг баталгаажуулахыг зорддог байлаа. Би илэрсэн зөрчлийг шийдвэрлэхээр их хөдөлмөрлөдөг байсан ба өчүүхэн жижиг зөрчлийг шийдвэрлэхэд их цаг орох нь хэвийн үзэгдэл байв. Төлөөлөгч Паул Коринтчуудаас Бурхантай эвлэрхийг гуйсан. Бурхантай эвлэрэх гэдэг нь түүнтэй эргэн зохицох буюу Бурхантай харилцах харилцаа маань бидний өөрсдийн нүгэл гаргасан үйлдэлээс болж хөндөрч тасарсныг сэргээх гэсэн утгатай юм. Энгийнээр тайлбарлал Бурхантай эвлэрэх гэдэг нь бид хүсэл болон үйлдэлээ түүний хүсэлтэд нийцүүлэх буюу бидний хайрт бошиглагч ерөнхийлөгч Рассел М. Нельсоны заасанчлан амьдралдаа Бурханыг ялуулна гэсэн үг. Судруудад заасанчлан бид өөрсдийнхөө төлөө үрдийн үхлийн замыг эсвэл мөнх амьдралын замыг сонгох эрхтэй. Хэрэг бид хичээнгүй байхгүй аваас өөрсдийнхөө төлөө сонгох энэ эрх чөлөө биднийг Бурханы хүсэлтэд зөрчилдөхэд хүргэж магадгүй. Бошиглагч Яков бидэнд Бурхантай зохицохгүй зөрчилдөж байгаагаа мэдсэн үедээ эвлэх цорын ганц арга зам бол Христийн цагаатгалаар дамжуулан түүнтэй эвлэрэх явдал гэж заасан. Энэ эвлэрэл нэгүслээс хамаардаг буюу бид цаад утгаараа Иесус Христийн нэгүсэнгүү цагаатгагч үйлдэл нь эвлэрлийг боломжтой болгодог гэдгийг бид ойлгох учиртай. Та амьдралаа тунгаан бодохдоо өөрийгөө Тэнгэрлэг эцгээс холдуусны улмаас түүнээс хол байсан үеэ эргэж санаарай. Жишээ нь та түүнд хандан залбирахдаа эсвэл түүний зарилгуудыг дагахдаа хойрог болсон байж магадгүй. Бид Бурханаас холдохыг сонгодог шиг эвлэрэхээр хичээж цармаахыг мөн адил сонгодог байх ёстой. Их эзэн бидний үүрэг хариуцлагыг дараах үгсээр онцолжээ. Надад ойрт мөн би та нарт ойртох болно. Намайг хичээнгүйлэн эрэлхийлэгтэн. Мөн та нар намайг олох болно. Гуй тэгвэл та нар хүлээн авах болно. Тогш тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно. Энэ чухал харилцаагаа сэргээж эвлэрүүлэхэд аврагч бидэнд хэрхэн тусалдаг вэ? Миний хувьд би ерөнхийлөгч Нельсоны зөвлөсний дагуу өдөр бүр намжлах үедээ Бурхантай эвлэрэх аялалдаа томоохон ахиц гаргадаг. Үүний шалтгаан нь эвлэрэл гэж аливаа тасарсан харилцааг сэргээх, ялангуяа нүглийн саадыг арилгах замаар Бурхан хүмүүн хоёрын хоорондын харилцааг сэргээхийг хэлж байгаа юм. Судруудаас бидний уншдаг хамгийн агуу эвлэрлүүдийн нэг нь Иносын түүхэд гардаг. Түүний амьдралын ямар нэг зүйл Бурхантай нийцэхгүй байв. Тэр Бурхантай эвлэрэхийн тулд Есүс Христийн цагаатгалд найдан жишээ үзүүлсэн юм. Тэр өөрийн намжлах хүсэл даруй байдал, анхаарах зүйлс, шийдвэрийг тайлбарсан. Иносо нүглүүд чинь өршөөгдсөн. Мөн чи ажиллагдах болно гэсэн дуу хоолой сонсдох тэр үед Бурхантай эвлэрснээ мэджээ. Мөн Инос би Бурхан худал хэлж ис чадахыг мэдэж байв. Иймийн тул миний гэмшил арилгагдсан бүлгөө гэж хэлэхдээ Инос намжлал болон эвлэрэлт өөрт нь ямар нөлөө үзүүлснийг ойлгосон юм. Эвлэрэл нь зөвхөн гэм буруугийн мэдрэмжийг арилгаад зогсохгүй дотоод амар амгалан мэдрүүлж бусадтай эв найртай байхад хүргэдэг. Энэ нь бусадтай харилцаа холбоог эдгэж зүрх сэтгэлийг зөөлрүүлж Бурханы өмнө илүү их итгэлтэй болоход хөтлөх шав байх чадварыг сайжруулдаг. Надад агуу найдвар өөртөө их итгэлийг авчирдаг эвлэрлийн бас нэгэн үр жимсийг Инос дараах байдлаар тодорхойлсон юм. Мөн Инос би эдгээр үгийг сонссны дараа их эзэнд итгэх итгэл минь гойвшгүй болж эхлэв. Намайг жаахан хүү байхад ээжийн талын өвөө маань Инторын том цэцэрлэгтэй байлаа. Надад тэр цэцэрлэгт ихэнхдээ зуны улирал Интор хураах үеэр ажиллах боломж гардаг байв. Би нэлээд жаахан байсан тул намайг модон дээр гарган ховн өгч Интор төлөгдөг байлаа.
Өвөө маань энтер сэгсрэгч төхөөрөмж хөдөлж авснаас хойш энтер хураах үйл явц эрс өөрчлөгдсөн юм. Уг төхөөрөмжийг модны их үедээ бэхэлж байгаад модыг сэгсрэхэд торлуу нь энтород ундаг байлаа. Сэгсрэгч машин модыг сэгсрэж эхлэх үед хэдхэн хормын дотор баг бүх энтор модноосоо унаж байгааг би анзаарсан. Бас модыг 10 секунд ч бай эсвэл бүтэн 1 минут сэгсэрсэн бай зарим энтор модноосоо унахгүй үлдэж байгааг ч би ажигласан юм. Зарим нь үнэхээр бүх бэхлэгдсэн байдаг байсан. Этилийн гэдэг бодис ялгарснаар сэгсрэх үед энтор модноосоо унах боломж хүрддэг. Энэ бодис нь энторын иш дэх мөчөртэй холбогддог эсийн давхаргыг сулруулдаг аж. Ингэснээр боловсрсан энторын иш уг суларсан хэсгээр модноосоо илүү амархан салдаг байна. Судруудаас бид Иесийн хожуул бол Давид хааны эцэг болох Иесийн удмаас төрн хэмээн бошиглогдсон Месиа буюу Есүс Христийг зөөрлсөн зөвлөл гэдгийг сурдаг. Боловсрсан энторын ишийн холбоосыг итгэлийн гэдэг бодис сулруулдгийн адил дуулуургүй байдал эргэлзээ айдас биднийг амархан ганхуулж Есүс Христээс холдуулах замаар Иесийн хожуулаас буюу түүнээс бидний холбоог сулруулдаг. Бид итгэлтэй байгаа үедээ ч Есүс Христээс холбоогоо сулруулахгүй тулд сэргийлэх арга хэмжээг авч байх ёстой юм. Сургаал ба гэрээнүүдэд гэвч хүмүүн ач ивэлийг алдаж мөн амьд бурхнаас холдож болох магадлал буй хэмээн итгэлтэй хүмүүст хүртэл сэрэмжлүүлсэн байдаг. Их эзэн цааш нь тийм ээ бүр ариусгагдсан тэд тэрчлэн анхааралтай байг гэж хэлжээ. Уналцаас зайлсхийхийн тулд их эзэн Тэмийн тулд сүмийнхэн уруу таталтад унахгүй тулд анхааралтай байж мөн ямагт залбирх хэмээн зөвлөсөн. Зарим хүн амархан ганхах байдлыг үйлийнхээ өрийг эдлэхээр сүрэлд боловсрч гүйцсэн байдал гэж судруудад тайлбарладагтай адилхан үзэж болох юм. Мөн уг хэллэг ялцрал, гажуудал эсвэл ямар нэг зүйлийг сүрэл юм уналтад амархан хүргэдэг доройтлыг тодорхойлж хэлэхэд илүү өргөн ашиглагдаж болно. Боловсрч гүйцэх гэдгээр юуг илэрхийлж байна вэ? Энэ нь бид өөрчлөгдөх боломжгүй цэг хүртлээр явж чадна гэсэн үг юм болов уу? Үгүй ээ, энэ бол бид өөрчлөгдөх хүсэлгүй болох цэг хүртлээр явж болно гэсэн үг гэж би боддог. Сүрэл боловсрч гүйцэхээс сэргийлэх ерөндөг бол Есүс Христтэй холбоогоо сайжруулах зүйлсийг хийх явдал юм. Өмнө дурдсанчлан наманчлал энэ усыг говьшгүй итгэлийн цэг рүү хөдөлсөн. Байн хойшлуулалгүй тогтмол намжчаснаар хүч чадал ирдэг. Ерөнхийлөгч Нельсон намжлалд өдөр тутам тогтмол анхаарлаа төвлөрүүлэхээс өөр юу ч бидний хувийн өсөлтөд хөгжилд нөлөөлж чадах тийм чөлөөлөгч үлгэр жишээ болгох чухал зүйл гэж үгүй гэж заасан. Намжлахаас гадна амьдралтанд оролцож буй Бурхны мотрыг олж харах, илчлэл, эрэлхийлэх, хүлээн авах, Бурхныг ярих үед сонсох зэрэг нь бид бүгдийг говьшгүй байхад туслах болно гэж бошиглогч Яаков заасан. Мөн Яаков иймийн тулд бид бошиглогчдыг судалдаг. Мөн бидэнд олон ижлэл болон бошиглын суу биелэг бий. Мөн бид энэ олон нотлоготой болсон учраас найдлага олж мөн итгэл маань говьшгүй болдог гэж заасан. Бошиглогч төлөөлөгчдийн үгийг сонсож урилгын дагуу үйлдэх нь биднийг найдвар, итгэл төгс байдал, хүч чадлаар дүүргэж үр дүнд нь бидний итгэл говьшгүй болох болно. Бурхантай эвлэх хүсэл нь намжлах хүсэлтэй хамт орших ёстой гэдгийг би ойлгосон. Намжлж Есүс Христийн цагаатгалаас ирдэг ажлуудыг мэдрэх нь бидний итгэлийг говьшгүй болгодог. Говьшгүй итгэл үргэлж Бурхантай эвлэх хүслийг төрүүлдэг. Энэ бол үл тасрах, ахин давтагдах загвар юм аа. Ах эгч нараа, би та бүхнийг Есүс Христийн цагаатгалаар дамжуулан Бурхантай эвлэрээсэй гэж урьж байна. Гэрээнүүдийг байгуулж сагснаар аврагч болон бидний хоорондын холбоо хүчрэгжиж улмаар бид устгалд бэлтгэгдэн боловсрч гүйцэхээс зайлсхийн гэдгийг би гэрчилж байна. Мөн би Есүс Христийн цагаатгалаар дамжуулан Бурхантай эвлэрэх энэ эвлэрэл бидний итгэлийг говьшгүй болгоно гэдгийг гэрчилж байна. Тэнгэрлэг эцэг та нарыг бас намайг хайрладаг учраас өөрийн хайртай хүү Есүс Христийг бидний аврагч, гэтлэгч,
агуу эвлэрүүлэгч болохоор илгээсэн гэдгийг би мэднэ. Би Есүс Христийг гэрчилж байна. Мөн энэ бүхнийг би Есүс Христийн нэрээр хэллээ. Амин. We express gratitude. Бидэнд хандан үг хэлсэн хүмүүст болон энэ өглөө гайхалтай дуу хөгжим сонсгосон Ариун сүмийн талбайн Табернаклийн найралдуучдад бид талархаж байна. Одоо найралдуучид бидэнд Because дуулыг сонирдуулах болно. Хуралдааны хаалтын үг хэлэгчээр 12 төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэдрэф угд оров байх болно. Түүнийг үг хэлсний дараа найралдуучид хаан тань их эзэн тул баясан бишрэгтэн дуулыг дуулж хуралдааныг хаана. Хаалтын залбирлыг далайн ахлагч Аралдо Б. Кавалканте хэлэх болно. Because
Thank you, choir. Баярлалаа, найралдуучтай. Баярлалаа, ерөнхийлөгч Өгс. Би танд хайртай, таныг дэмжиж байна. Танд талархдаг. President Russell M. Nelson and his family. Russell Nelson ахтаач гэсэн мөн талархлаа илэрхийлье. Өнгөрсөн жил Европт аялах үедээ би Франкфуртын онгоцны буудлын дах миний хуучин ажиллаж байсан Германы Lufthansa агарын тээврийн компанид зочилсон юм. Тэнд нисгэгчдээ сургахдаа бараг бүх гинтийн болон ердийн нислэгийн нөхцөлийг бүрдүүлсэн маш нарийн нислэгийн симулятор байдаг. Агарын тээврийн ахмадаар ажиллаж олон жилийн турш би нисгчийн үнэлгээ сунгахын тулд 6 сар тутам симулятороор нислэгийн шалгалт өгч тэнцэх ёстой байдаг байв. Би тэдгээр үлэмжих стресс, түгшүүртэй үеийг болон шалгалтандаа тэнцсэний дараах зорилго доо хүрсэн мэдрэмжийг тод санаж байна. Тэр үед би залууч байж, өөрийгөө сорихч дуртай байж, ажлын үеэр Lufthansa-гийн удирдлагуудын нэг нь надаас симулятор дээр Boeing 747-оор дахин нэг нисэж үзэх үү гэж асуусан юм. Асуултыг бүрэн бодож амжаагүй байтал миний амнаас тгий гэх үг өөрөө ирэхгүй гарчхан тэр. Энэ үгийг хэлмэгц толгойд минь үе түмэн бодол орж ирэв. Би Boeing 747 онгоцыг жолоодоогүй маш их удсан байв. Тэр үед би залуу, өөртөө итгэлтэй ахмад байлаа. Харин одоо би нэр төрөө авч үлдэх ёстой боллоо. Би эдгээр мэргэжилтний өмнө ичвэтэр байдалд орох болов уу? Гэвч бодлоо өөрчлөхөд хит оройтсон тул би ахмадын суудалд сууж дотн санагдах хяналтын самбар дээр гараа тавилаа. Том онгоц маань нисэх зурвсаар хүчээ аван хязгааргүй хөх тэнгэр рүү хөөрөх үед би дахин нэг удаа нисхийн баяр хөөргийг мэдэрч билээ. Хэдийгээр энэ нь симулятор байсан ч сайхан мэдрэмж байсан. Нислэг амжилттай болж хөлөг онгоц төдийгүй миний нэр хүндэж бүрэн бүтэн үлдсэнийг дуулахдаа би баяртай байна. Гэсэн хэдий ч энэ туршлага намайг даруусгасан. Ажил амжилтын оргил үедээ би бараг нүдэнсэн ч нисэж чадхаар байдаг байв. Энгийн зүйлсийг хийх гэж би одоо бүх анхаарлаа төлөвлөх шаардлагатай болсон. Шав байх нь сахилга баттай байхыг шаарддаг. Нислэгийн симулятортой холбоотой түүх маань нисэх, сэлүүрдэх, тариалах, эсвэл сурч мэдэх гээд аливааг сайн хийж сурахад сахилга баттай байхыг байнга дандлах хийхийг шаарддаг гэдгийг сануулсан чухал сануулга байв. Та нар ур чадвар эзэмшиж, авиасаа хөгжүүлэхэд олон жилийг зарцуулж магад. Та нар шаргуу хөдөлмөрлөж, түүнийг нүдэн аниад хийж чаддаг болж болох юм. Харин инглигээд дадлага хийж, сурцгаа болж болно гэж бодож байвал хөлсөө урсган байж олсон мэдлэг чадвараа аажмаар алдаж байгаагаа та нар мэдрэх болно. Энэ нь хэл сурах, хөгжим тоглох, онгоцыг нисгэх зэрэг ур чадварт ч мөн хамаатай. Энэ нь мөн Христийн шав болоход ч хамааралтай. Ингээр хэлэхэд шав байх нь сахилга баттай байхыг шаарддаг. Энэ бол ердийн нэг орлого биш. Зүгээр сууж байгаад болдог ч юм биш. Иесус Христэд итгэх итгэл нь биелэг хэдий ч үүнийг хүлээн авах нь бидний бүх чадвах, оюун ухаан болон хүч чадлыг шаарддаг ухамсарт сонголт юм. Итгэл нь өдөр бүр цаг тутамд хийж чаддаг дадлага билээ. Үүний тулд байнга суралцаж, тууштай итгэл үнэмшилтэй байх шаардлагатай. Аврагчид итгэх бидний итгэл үнэнч байдал. Энэ мөнх бос амьдрал тулгардаг сөрөг талуудын эсрэг соригдох үед улам ихээр хүчрэгждэг. Бид итгэлээ тижээнд итгэж, итгэвтэй хэрэгжүүлж, хизээч бууж өгөхгүй байснаар авч үлддэг. Нөгөөтэйгүр бид итгэл болон үүний үнэмшүүлэх хүчийг ашиглахгүй бол өмнө нь нандинаж байсан зүйлдээ итгэлгүй болж үнэн гэж мэддэг байсан зүйлдээ итгэхэ болдог. Хизээч бидний анхаарлыг татхааргүй уруу таталтууд тиймч аимшигтай бус санагдаж илүү сэтгэл татам харагдаж эхэлдэг. Өчигдрийн гэрчлэлийн гал биднийг хэсэгэн хугацаанд л дулаацуулна.
галын дүлийн хүчийг хэвээр авч үлдэхийн тулд байнга дижэн тэтгэх хэрэгтэй. Шинэ гэрээнд аврагч талант гих мөнгө буюу ариун нандин итгэлийг зарц бүрдээ хүлээлгэн өгсөн эзний талаарх сургаалт зөвлөлийг заадаг. Таланта хичээнгүйлэн ашигласан зарцнаар таланта өсгсөн байв. Талантад булсан зарц эцэстээ таланта алдсан. Сургамж нь юу байсан бэ? Бурхан бидэнд боломж, ур чадвар, мэдлэгийн бэлгүүдийг өгдөг. Тэр биднийг бэлгүүдээ өөрсдөө болон түүний бусад хүүхдийг ажиллахын тулд ашиглаж өсгөн нэмэгдүүлээсэ хэмээн хүсдэг. Бэлгүүдээ үе үе харж биширдэг цом адил өндөр тавир дээр тавих юм бол ажиллал ирэхгүй. Ашиглах үед л бэлгүүд маань томрон өсөн нэмэгддэг. Та нарт бэлэг бий. Та нар магад гэхдээ ахлагч Угдорф надад энэ үн цэнтэй авьяас чадвар ч юм уу бэлэг байхгүй шүү дээ гэж хэлж болох юм. Бусдын бэлэг харахад илт багтам сайхан байхад таних харьцуулахын аргагүй энгийн гэж бодогдож магад. Мөнх бус байдлын өмнөх оршихуй дах тэр нэгэн өдөр агуу бэлэг авьяас чадвараар дүүрэн зоогийн ширээний ард хүний тавган дүүрэн халин насарсан байхад дэрэгдэнд та нарын арайштай гэмээр тарчиг хоосон байсан байх гэж бодож болох юм аа. Би та нарыг тэрч та нар гэрлээр эзлэгдсэн нэгэн бөгөөд хэмжээшгүй бурхны сүнслэг хүүхэд билээ гэх агуу үнийг ойлгоход туслахыг ямар их хүсэж байна гэж. Та нар мөн төсөөлж чадхааргүй их чадварыг дотроо тээж явдаг юм шүү. Яруу найрагчдын тэмдэглэснээр та нар алдар суугийн үүлэн дайгдан дэлхийд ирдэг. Та нарын хаанаас ирсэн болон хувь тавилан тань бурханлаг юм. Та нар энд ирэхээр Тэнгэрийг орхисон ч Тэнгэр та нарыг орхиогүй. Та нар эгэл жирийнээс ч илүү. Та нарт бэлэг бий. Сургаал ба гэрээнүүдэд бурхан учир нь олон бэлэг байдаг. Мөн хүн болгонд бурхны сүнсээр бэлэг өгдөг болоо. Ингэснээр бүгд ашиг тусыг олж болохын тулд заримд нь нэг бэлэг өгдсөн байдаг, мөн заримд нь өөр бэлэг өгдсөн болоо хэмээн тунхагласан. Бидний зарим бэлгийг судар дурдсан байдаг ч өөр олон бэлэг дурддаггүй. Мороны хэлснээр бурхны бэлгүүдийг үгүйсгэхгүй байхыг би та нарт тухуулж байна. Учир нь тэдгээр нь олон, мөн тэдгээр нь нэг бурхнаас ирдэг. Тэдгээр нь өөр замуудаар ирж болно. Гэвч хэнд ч мөн юунд ч үйлдэгч нэг л бурхан байдаг. Бидний сүнслэг бэлгүүд үргэлж нүдэнд тусаад байдаггүй нь үнэн ч гэлээ. Тэдгээр нь ач холбогдол багтай гэсэн үг биш юм. Дэлхийд даяарх гишүүдээс анзаарн зарим сүнслэг бэлгийг би та бүхэндээ хуваалцмаар байна. Та нар дараах бэлгүүдээр ажиллагдсан эсгээ бодоорой. Энэрэнгүй ханддаг, анхаарал хандуулаагүй орхигдсон хүмүүсийг анзаардаг, баяр хөөртэй байх шалтгааныг олж харж чаддаг, амар тайвныг тогтоодог, жижиг гайхамшгүүдийг анзаардаг, чин сэтгэлээсээ магтан сайшаадаг, уучилдаг, намынчилдаг, төвчээртэй, юмсыг энгийнээр тайлбарлаж чаддаг, хүүхдүүдтэй харилцаж чаддаг, сүмийн удирдагчдыг дэмжин баталдаг,
бусдын нэгэн хэсэг гэдгээ мэдрэхт нь бусдад тусалдаг. Та нар эдгээр билгийг тойргийн авиас шоун дээр харахгүй байх. Гэвч эдгээр билэг эзний ажилд ямар үнцэнтэйг мөн бэлгээрээ дамжуулан та нар Бурхны хүүхдүүдийн нэгнийхэн сэтгэлийг хөндөж түүнийг адсилж бүр аварсан байж болох юм гэдгээ ойлгосоо гэж би найдаж байна. Өчүүхэн мөн энгийн зүйлсээр агуу их зүйлс улиран авчирагддаа гэдгийг санахтун. Иймээс хүн нэг бүр өөрт нь оногдсон өчүүхэн үүргээ биелүүлцгээе. Өөрт оногдсон өчүүхэн үүргээ биелүүл хайртай хагч эрхэм найз нараа Бурхны өгсөн билэг авиас чадвараа таньж мэдхэд сүнс та бүхэн туслах болтгой хэмээн би залбирч байна. Ингэснээр их эзний сургаалт зүйрлэлд өгүүлсэн итгэл зарснаар шиг бүгдээрээ тэдгэрийг хөгжүүлж нэмэгдүүлцгээе. Хүлээн авсан ажлаа тайлагнахаар инэрэнгүй тэнгэр дэх эцгийнхээ өмнө зогсох өдөр ирнэ. Тэрээр бидэнд өгсөн бэлгээр нь юу хийснийг, ялангуяа түүний хүүхдүүдийг адилхад бэлгүүдээ хэрхэн ашигласныг маань мэдхийг хүснэ. Бурхан биднийг яг хэн болохыг, хэн болохоор бүтээгдсэнийг мэддэг тул өндөр хүлээлттэй байх нь гарцаагүй. Гэвч тэр биднийг тэнд хүрэхийн тулд ямар нэгэн агуу баатарлаг эсвэл ёр бусын зүйл хийхийг шаарддаггүй. Түүний бүтээсэн дэлхийд өсөлт хөгжил нь аажмаар, хүлээцтэй, тууштай, зогсолтгүй явагддаг. Есүс Христ үхэл ба нүглийг ялахдаа тэрхүү игэл хүний хийж чадахгүй ажлыг аль хэдийн хийсэн гэдгийг санаарай. Бидний үүрэг бол Христийг дагах юм. Нүглээс холдож, аврагчад хандан, түүний шамаар, түүний замаар шат шатаар алхах нь бидний үүрэг билээ. Үүнийг бид хичээнгүйлэн итгэлтэйгээр хийх аваас эцэст нь төгс бус байдал алдаа дутагдлынхаа хүлээснээс салж Иесус Христээр төгс төгөлдөр болох тэрхүү төгс өдөр хүртэл аажмаар цэвэршдэг. Ажлууд маань нүдний маань өмнө амлалтууд өгөгдсөн үе таалган нээлттэй байна. Ороод эхлэх нь бидний сонголт юм. Эхлэл нь өчүүхэн байж болно. Гэхдээ зүгээрээ итгэл сул дорой байх үед Христ Иесуст найдах найдвар түүний цэвэршүүлж ариусгах хүч түүнийг дагах хүслээс эхэл итгэлтэй байж шав байхад тулгардаг сорилтод энгийн жуулччиг биш харин Вавилоныг орхиж зүрх сэтгэл оюун ухаан алхам бүрээ Сион руу чиглүүлсэн үнэнч итгэгчид шиг хандахыг эцэг маань биднээс хүсдэг. Хичээл зүтгэл маань дангаараа биднийг сэлэшил болгодоггүй гэдгийг бид мэднэ. Гэвч хичээл зүтгэл нь биднийг Иесус Христэд үнэнч тууштай болгож тэгээд тэр биднийг сэлэшил болгох боломжтой. Бидний хайрт аврагчийн ачаар ялалтгүй нөхцөл үүснэ гэж байхгүй. Хэрвээ бид түүнд итгэл найдвараа тавих аваас ялах нь гарцаагүй. Тэр бидэнд өөрийн хүч чадал, хүч ач ивэлийг харамгүй өгөхөө амлдаг. Бид түүнтэй мөн хайртай хүмүүстэйгээ мөнхийн алдар сууд амьдрах тэрхүү агуу төгс өдрөлөө алхамаар баг багаар ойртноо. Түүнд хүрэхийн тулд бид өнөөдөр өдөр бүр өөрт оногцтоо хийх ёстой. Өчигдөр хийсэн алхамдаа талархаж болохч бид түүндээ үлдэж болохгүй. Туул хурцам зурайж байгааг бид мэдэж байгаач үүнд зориг мохох хэрэггүй. Энэ бол Христийн дагагч бидний мөн чанар билээ. Би сүмийн гишүүн бүрийг болон сүмийн нэг хэсэг байхыг хүсэж буй бүх хүнийг аврагчид итгэж найдан өөрт оногдсноо бүх зүрх сэтгэлээрээ төвчээртэй хичээнгүйлэн хийж
баяр баясгалантай дүүрэн байж хизээ нэгэн өдөр эцэгт байгаа бүхнийг хүлээн аваарай хэмээн уриалан ажиллаж байна. Энэ гэрчлэлээ би Иесус Христийн нэрээр хуваалцаж байна. Амен. Our beloved Heavenly Father, хайрт Тэнгэрлэг эзэн минь, бид таны өмнө ирж талархлаа илэрхийлэн мөн энэ өглөө энд цуглах боломжтой байснаар талархаж байна. Бас ариун сүнснээс хүлээн авсан мэдрэмж илэрхийлэлтэд талархаж байна. Бид таны хүү хайрт хүү Иесус Христ болон түүний цагаатгагч золиосол талархаж байна. Бас таны
авралын төлөвлөгөөнд талархаж байна. Бид таны ахмад удирдагчид энэ дэлхийг сүмийг удирдах байгаа талархаж байна. Бас бид тэднийг ажиллаач хэмээн гуйж байна. Бид таны ариун сүнсний нөхөрлөл хамтралд маш их талархаж байна. Та биднийг бидэнд төрсөн тэр мэдрэмжийнхаа дагуу үйлдэх зориг хүчээр ажиллаач гэж залбирч байна. Мөн намтлалын ажлаар дамжуулан Израилийг цуглуулах ажлыг нэг нэгээр нь Христэд ирэх байдлаар урьж хийхэд туслаарай. Бид зүрхээ таны хайраар дүргэж нэг тусламж хэрэгтэй. Бас мартагдсан тэр хүмүүсийг нэг нэгээр нь олоход туслаарай. Иесус Христийн нэрээр амен.
This has been a broadcast of the Saturday morning session of Энэ the бол Иесус Христийн хожимын үеийн гигантнуудын сүмийн хагас жил тутмын 195 дахь ерөнхий чуулганы Бям гарагийн өглөөний хуралдааны шууд нэвтрүүлэг байлаа. Сүмийн удирдагчдаа сонгогдсон хүмүүс үг хэллээ. Уг хуралдааны дуулыг Ариун сүмийн талбайд Табернаклийн найрал дуучид дууллаа. Энэхүү болон бусад чуулганы захиаснуудыг Church of Jesus Christ цэг.org дээрээс үзэж бусадтай хуваалцах нь бүх хүнд нээлттэй. Энэхүү шууд нэвтрүүлгийг Banuel Distribution олон нийтийн үйлчлэгэнд зориулан нэвтрүүлж байна. Үүнийг гэр бүлийн болон сүмийн хэрэгцээнд ашигын бус зорилгоор ашиглаж болно. Зохиогчийн эрхийг 2025 Intellectual Reserve Incorporated эзэмшдэг. Бүх эрх хамгаалагдсан болно.